оройн явгалт хамгийн чухал. Хамгийн чухал. Яагаад гэвэл оройр шүүс ялгарал багасчдаг. Хамгийн өөрөө цэвэрлэгдэх процесс багасна гэсэн. Цусны урсгалын одоо хурдан багасна. Тэгэхээр шүүс ялгарахгүй. Тэгэхээр чин шүүс ялгарахгүй юм чин тэнд орчны тэнцвэржүүлэх нөхцөл байдал бүгд цаармагч гэсэн үг. Тэгэхээр оройдоо хамгийн сайн угаагаад болж өгөх шүдний утас ч юм уу ашиглаад тий завсартайсан ч хамаагүй орой болгон заавал угаах хэрэгтэй. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастын шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За та подкастаа цааш нь үргэлжлүүлж үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн товчон дээр дарчаарай. Ингэснээр танд дараагийн зөвлөгөөнүүд илүү сайн одоо мэдээлэл байгаар очдог байх болно. За бид бүхэн энэ удаагийн дугаар дээр их сонирхолтой яриаг одоо та бүхэнд хүрэхээр бэлдэж байна. За энэ бол эрүүл шүдний нууц гэдэг талаар бид бүхэн өнөөдөр ярилцсан. За хүн болгон бол одоо шүдний асуудал за амны эрүүл ах уу гэдэг зүйлийг бол анхаардаг болсон байгаа. За тэр хүмүүс ч гэсэн өнөөдрийн дугаарыг бас дуустал үзээрэй. За бид бүхэн анхаарсан ч гэсэн маш их олон алдаа гаргаж байгаа. За маш олон мэдээлэл дундуураас төөрөгдөж байгаа. Энийг дэс дараалтаагаар за мэрэгжлийн хүнээс нь бид бүхэн өнөөдөр сонсохоор энд одоо сууж байна. За бид бүхний урилгыг хүлээж авч ирсэн зочин бол гажиг цэцлийн нарийн мэрэгжлийн эмч Нор Чанд эмч хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За гажиг цэцлийн эмч гэхээр хоёул одныг бас хүмүүст ойлголт нь бас өгөөд явъя. За хоёул ихний ээлжинд ажлын туршлагаас бас хуваалцъя. Тэгээд хаана ажиллаж исэн. За тэгээд одоо Норжоо эмчийг хараад тахаар маш их ингээд сураал байгаа харагдаад байгаа. Яг хаана яг ямар чиглэлээр илүүхээр ингээд сурж мэрэгшээд байна. Энэ талаар хоёул яриа эхлэв. Би хамгаахад орохоос бол ер нь гажиг цэцлийн нарийн мэрэгжлийн эмч болно гэдгээ ер нь мэдчихсэн. Анханасаа. Ерөөсөө шийдсэн, ерөөсөө ийшээ тийшээ салбарлуу бол яваагүй. Тэгээд 10 жил сувлэгч хийсэн сурч авах хугацаанд 10 жил сурсан. Энэ хугацаанд дандаа том багш нараараа ялангуяа манай хамгийн том Монгол дахь ноён орхил ганжаарал агшаага их сувлэгчийг хийж тагдаг байсан. Багасаа л ер нь гажига төлөв явж исэн. За тэгээд мэдээж 6 жилээ бакалавра хамгаалсан. Тэгээд нэмэлтээр 2 жил резидентээ хамгаалаад нарийн мэрэгжлийн гажиг цэцлийн эмч болсон. Эмч болоод бол 5 жил болж байна. Иймэрхүү эмч байна. Тэгээд анх ажилд орохдоо болохоор Продент гэдэг эмнэлэгт орсон. Их сайхан миний хамгийн анхны хайртай байгууллага маань байдаг. Түүнийхэн дараа болохоор би сургуульд дадлагжуулагч багшаар орсон. Резидентүүдтэй багшилдаг. Одоо ажиллаж байгаа юу? Одоо байсан. Нөгөө одоо улсын цалин гэдэг чи ямар вэ? Амьдрал хүрэхгүй байсан л да. Тэгэхээр ерөөсөө манай салбар бол тийм хувьшсан, эдийн засагтсан тиймэрхүү байл болохоор арай гайгүй. Тэгэхээр улсад бол боломжгүй гэж танигдсан учраас одоо Индранил гэдэг эмнэлэгт бол ажиллаж байгаа. За багш хийжсэн байна, хувийн эвчлүүдээр ажилласан байна. Маш олон жил бас одоо доктор, профессор багш нарыг бас дагаж явсан ба шүү дээ. Яагаад гажиг цэцэл гэдгийг бүр яг анханасаа ингээд бүр хүмүүс чинь ингээд явж ийснаа дундаас нь ингээд сонгодог шүү дээ. Яагаад сонгосон шалтгаан яаж одоо гажиг цэцэл гэдэг нь чухал юм байна гэдгийг мэдэж авсан байна. Хамгийн анх бол чухал юм байна гэдгийг бол нэг мэдрээгүй. Багасаа л нөгөө эмээ маань шүдний эмч өвөө маань чих хамар бол эмчсэн. Тэгээд ер нь эмчнэрээ дааж өвөө мэдэр өссөн. Тэгээд эмчнэрийг харж өсөөд за ийм байдгийг маань би ч гэсэн өөрийгөө бас тиймэр төсөөлж явсан. Тэгээд бас нэгдүгээр ангид орохоос анханасаа л эмч болно гэдгээ ер нь боддог байсан. Тэгээд манай төрсөн ах байдаг. Манай төрсөн ах маань эмэгтэйтэй суугаад манай бэр ихтэй суугаад манай бэр ихчээ хамаатан маань азар манай ганжаарал агшийн хамаатан болж таарад. Тэгээд манай бэр ихш надтай яриад чи ер нь шүд гажиг цэцэл рүү явал яаж ийн одоо ингээд сайн эмчийг дагсан юм сайн эмч болдог. Тэгэхээр манад ийм мундаг эмч байдгаа ийм байдгаа чи энэтэй холбоодог юу гэд тэгээд анх бол гажиг цэцлийг бол анх таньсан. Тэгээд маш ихээр татагдаж ингэж явсан. Тэгэхээр бүр цаанаасаа бүр одоо бараг үе тамцсан эмч болчихлоо шүү дээ. Тэгээ өвөө эмээ нь хоёлоо эмнэлгийн салбар юм болсон шүү дээ. Тэгээ багасаа яг энэ салбар руу угаасаа орох сонирхол бол их байсан байна. За хоёлаа тэгвэл яриагаа бас шүднийхээ талаар өнөөдөр хоёул ярьж байгаа. Тэгээд шүдний талаар бас яг сая сүүл бас нэг сошиал дээр бас мэдээлэл амар явлаа тий. Би бол тэрийг бол тэгж л харсан л да. Та яг юу гэж харсныг би сайн мэдгүй. Би миний хувьд бол яг шүдний энэ асуудал дээр бид нэр мөнгө төлөх ер нь эрүүл мэндийн гэдэг асуудал дээр яг манай улс шиг
яг ийм тодорхой хэмжээний бүх хүмүүстэй тодорхой хэмжээний ингээд маш хямдхан бөгөөд бас үн төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ их үзүүлдэг учраас бид нар энэ эрүүл мэнд гэдэг ойлголтыг маш үнэгүй гэд хардсан. Мөнгө байсан ч гэсэн тэр хүн мөнгөө төлөх дургүй салбар нь эрүүл мэндийн салбар болцсон юм байна да гэж харсан. За бас тэр дотроо яг энэ шүдний салбар шүдний эрүүл мэндийн салбар дээр бас мөнгө төлөх бүх юмыг ингээд улсаас гэдэг байр суурьтай бид нар байгаад шүү дээ. Тэр тодорхой хэмжээнд өөртөө мөнгө төгрөгөө төлөөд ингээ эрүүл мэндэд анхаарах юм бол ядаж дараагийн шүдэнд маа одоо хорхоо идээд одоо энэ сувгийн эмчилгээ хийхэд үнэтэй юм байна гэдэг үднэс хүн чинь сайн арчилгаа хийх байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр бүх зүйлийг цаанаас нь ингээ бэлэнчлээд өгөхөөр бид нар бүх зүйлийг хэнийг даатгсан маягаар яваад байна. Тэр дотроо шүдний асуудал бол яалтчгүй бидний эрүүл мэндэд бол хамгийн их чухал шүү дээ. Боловсруулах эрхтэн тогтолцооны хамгийн ихний шат бол шүдэн дээр явагдаад байна шүү дээ. Шүднээс гадны чинь бас цаана одоо эрүүл нүрийн хэлбэр гажиг гэж цаашаа бүр нарийсаад явах тэрийг би бас цаашаа асууя. За тэгвэл шүдний хорхоо гэж бид нэр хүүхдүүдэд ярьдаг те. Шүдний ч хорхоо идлээ шүү. Шүдчин цор шүү гэдэг. Тэгвэл энэ шүдний хорхоо гэж яг юу хэлээд байгаа? Энэ яг хаанаас яаж үүсдэг юм гэдэг талаар ярих хэл. Шүдний хорхоо гэж яг цогцоор нь ингэж ярьж болно. Хүмүүс ер нь шүдний хорхоо гэхээр шүд цоорох юм байна. Шүд хорхоноос л цоордог юм байна гэж ойлгосон. Гэтэ энэ болохоор нэг хит хитэн бактери нянгууд байдаг. За тэндээс болохоор Streptococcus mutans гэж бактери байдаг. Тэр бактери маань болохоор одоо ингээд шүдэн одоо шүс маань ингээд поликул гэдэг юмыг шүдэн дээр ингээд бүрхүүл маягаар ингээд үүсгэждэг. Шүлстэй. Тийм шүлс. Уурглаг поликул үүсгэждэг. Тэр нь болохоор наалдамхай. Тэгээд тэр нь яаж нэг хэрвэл хамгаалах гэдэг юм. Ер нь бол уург чинь одоо ионын солилцоо болох эрдэсчүүлэгч гэдэг юм уу те. Одоо шүдээ угаачаад одоо цайруулалт хийлгэн гэдэг ч юм. За яг шүдээ угаачаад одоо ингээд цайруулах биш эрдэсчүүлэх эмчилгээ хийлгэх гэдэг юм уу. Тэгэх юм бол тиймч ололт амжилт болохгүй. Шүдээ угаасны дараа поликулаа арилгацсны дараа арай нэг шүлсээрээ поликул үүсгээд тэгээд одоо тэнцэж ин интервал уурга гэж байгаа тий уурган дээр ион солилцож одоо тэр чин аль ион нь фотор нь орох юм уу тий аль солилцоо нь одоо натрийг гарах юм ч гэдэм үү тий иймэрхүү солилцоог бол уурга байж үүсгдэг. Тэгээ поликул болохоор тийм үүрэгтэй байдаг. Тэнгүүд мэдээж бактери ч бас нэг уурган дээр бас бэхлэгдэнэ. Тэнгүүд захын уургууд дээр бактери маань бэхлэгдчихдэг. Интервал уургууд маань болохоор яг ионын солилцоогоо хийждэг. Захын уургууд гэж байдаг. Захын уурган дээр бактери холбогдчихдог. Тэнгүүд амаа давсны усмлаар угаагаараач гэдэг юм уу те. Тэнгүүд тэр захын уургуудыг байхгүй болгочхоор ханиа том өгөхгүй ч гэдэг юм уу те. Захын уурган болохоор арай ашиггүй. Тэгээ ер нь ашиггүй ч ашиг. Гэхдээ тэрэн дээр ихэвчлэн бактери холбогддог. Тэнгүүд одоо дуртай уурга юм биш үү? Тийм. Бактери ингээд шууд холбогч. Интервал уурга дээр бактери холбогддоггүй. Зөвхөн тэр ионын солилцоо явагддаг. Тэр нь болохоор шүлсээр үүсэж байгаа юм тий. Ер нь эсийн бүтэц мембран энэ төр бүгдээрээ л ер нь бол уургаар. Тийм. Хоёул ингэ чи интервал уурга, захын уурга хоёрынх нь. Тийм. Ер нь бол мембраныг л яриад явчихж байгаа юм л да. Одоо ингээд бид нар атом дээр кислог дээр ингээд үзэхээр интервал уурга гэж гараад ирдэг. Хүний бие ч одоо дандаа хүчил төрөгч CO2 тэгээд тэрний одоо пентан гитан гэл ингээл те явдаг шүү дээ. Тэрний бүгд нийлмэл. Тэнгүүд чинь одоо мембран дээр чинь одоо мембраныг ингээ үзэхэр чинь дандаа уургийн нийтлүүд байгаад байдаг шүү дээ. Дандаа гидропоп гэдэг өг тоснууд ингээ байж идэг. Тэгээд за энийг ер нь үргэлжлүүлж ярих уу яах вэ? Хоёулаа ерөнхийдөө захын уурга нөгөөх нь захын уурга интервал уурга гэж байдаг мембран дээр. Тэнгүүд интервал уурга дээр натрий хлор ионын солилцоо, кальциум магний ионын солилцоо болж иж булчин хөгжин тэгжээж ингэн. Тэгээд энэ ионын солилцоо яг ямар үед явагддаг вэ гэхээр байнгын импульс өгж иж одоо маш бага хэмжээний импульс өгж иж тэр натрий ионын солилцоо явагдах юм уу? Арай дээд түвшний импульс өгж иж кальциум магний ионын солилцоо өгдөг юм уу? Тэгжээж булчин мэдрэлийн солилцоо зөв болох юм уу, зөв болохгүй юм уу? Булчин татаад ах юм уу, татахгүй юм уу? Гэх мэтлэнгээр тэнгүүд хүний бас бие эргэтэн ч одоо тийм бас импульстэй болж таарна. Тэгээ тэр импульсийн юу гүү тарих өгнө. Тарих гэхээр яах вэ? Тархины тусан ангамж гээл цаашаа яваад байна гэсэн үг. За шүдэн дээр хойлоо яриа тий. Тий. Нилийн цаашаа явж. Тэнгүүд нөгөө поликул ярьж байгаа л нөгөө поликул маань болохоор дахиад ихнээс нэр байгаагүй юу? Зүгээр ингээ хойлоо яриад явж яг хойлоо захын уурга интервал уурга гэж ярьсан тий. Энэ хоёрын захын уурга дээр нь бактери илүү холбогдчихдаг юм байна. Тий.
Бактериэл холбогддог. Тэнгүүд энэ захын уургууд нь давсны усмал жоохон хэврэг байдаг. Тэнгүүд одоо ингээл хоолоос хэрвэгнээл бич ирэх гэж юм уу эсвэл одоо яадаг чинь бас мутанс чинь бас бактери ч тийм шүдэн дээр бас поликул байгаа. Тэгэхээр бид нар давсны усмалаар сул гэдэг нь болохоор сканта бүлийн усан дээрээ жоохон давс хийгээд нэгийг амсаад үзэхээр давс амтагдах төдий байвал тэр давсны усмал. Тэр давсны усмалаараа хоолоогоо зайлах хамаа зайлчаар нөгөө суух захын ургуудыг байхгүй болгосноор тэнцэм бактери суух боломжгүй болоод нөгөө интервал ургууд байгаа учраас ионы солилцоогоо солилцох боломжтой болоод. Тэгээд одоо поликул маань тийм үрхтэй уулна. Тэнгүүд чинь тэнцээ чинь захын уураг дээр нь мутанс ч гэдэг юм уу те эсвэл өөр нэм бактериуд үүсээд тэгээд тэр мутансыг ягаад түлхүү гоцолж ирээд байна гэхээр тэр маань одоо глюкоз сахар хоолны үлдэгдэлтэй амин хүчил задарч байгаа тэр үе дээрээ хүчил ялгаруулад тэр хүчлэг чанар чинь болохоор тэнд байгаа одоо хэсгээ сэрэгжүүлээд эхлээд шүдний гадаргуу цагаар нь сэрэгж чинь дараа нь цоороо цаашаа явчин тэнгүүд хүний биеийн хамгийн хатуу үед чинь паалан чинь ойролцоогоор 1.5-аас 2 мм-ийн цузаантай хамгийн цузаантай тэнгүүд цаашаага зөөлцмүүлц гээд зөөлрөөд явцдаг тэнгүүд цоорл маань гурвалжин хэлбэрээр цаашаага ингээд хараад явцдаг тэнгүүд чинь цоорл үсэл хорхоо боллоо гээл тэр хорхоо гэдэг маань ер нь бол үхсэн ид зөөлөрсөн ид. Тэр зөөлөрсөн идийг авч иж хатуу ид тэр нүхчээж цаашаа тэр зөөлөрсөн ид цаашаа дамжихгүй. Тэгжээж хүний өөрийн шүдийг нь авч адгалж үдэх нөхцөл байдлыг үүсгэнэ. Шүдний хорхоо гэдэг чинь олон бактериуд байгаа маань. Тэр дотроос Streptococcus mutans гэдэг өөрөөсөө ер нь хүчил их ялгаруулдаг. Тэр бактери бол одоо бидний сая хийсэн захын уурга гэдэг. Ер нь бүхэл бактериуд захын уурга дээр холбогдно. Бид нар нэг давс одоо жишээл хани том хүрх гэдэг ч юм уу эсвэл шүд хорхоотоос сэргийлэх, хоол өвдгөөс сэргийлэх гэж яриад байгаа. Энэ үед сул давсны одоо уусмалаар амаа ингээд зайлаад байх юм бол нөгөө нэг бактери одоо ядаж бидний наацхийн шүд цоолох одоо тэр бактерийг бас тодорхой хэмжээнд тэнд амьдрах хүчингийн үгүй хийж байгаа юм биш үү? Уургийн л холбогдох синапсын л байхгүй болгочлоо гэсэн үг. Тийм холбогдох холбоос байхгүй болгочлоо гэсэн үг. Гэхдээ нэгэнд холбогдсон нэг бол ойлгож чадахгүй л тийм. Тэгвэл ер нь давсны усмалаар бид өдрөөлгөн хоол амаа зайлаатай болд юм уу? Тийм болно. Гэхдээ нөгөө аман доторх орчин гэж байна. Тэр тэнцвэртэй орчинтой байх хэрэгтэй. Одоо хүүхэд чихэр идлээ гэж бодъё л да. Хүүхэд чихэр идэггүй биш. Идэж болно. Чихэр муу биш бас сайн ч зүйл тохиолдно. Аль бай зүйл сайнтай муутай талтай. Тэнгүүд хүүхдийн сахарыг хорчоор чинь тэр хүүхдийн одоо тарих маш ихээр глюкоз өсөж байгаа. Бие маш ихээр глюкоз өсөж байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхд туртайх нь аргагүй. Тэгэхээр юу яадаг л та чихэр идэж болохгүй биш болно. Зүгээр одоо 30 минутын дотор шүүс өөрийгөө цэвэршүүлдэг. Яг pH орчныг зөв болгодог. Тэнгүүд чихэр идэх ч юм уу хоол идэхээр тэнгүүд амны pH маань ялзрал явагдаад хүчлэг орчинтой болчдөг. Тэгээд хүүхэд идвэл чихрээ нэг дор идэх хэрэгтэй. Нэг дор чихрүүдээ бүгдийг идэж болно. Удаан одоо өдөржингөө биш тийм өдөржингөө биш. Одоо иштэй чихэр идлээ гэж бодоход нэг хүлхлээ тавилаа. 30 минутын дараа ам өөрөө цэвэршлээ. Цэвэршиж амжаагаад 15 минут болгон хүлхээд ах юм бол тийм цоорл үснэ. Ерөөсөө ам хүчил одоо орчноо зөв болгож чадахгүй гэсэн үг. Тэгэхээр давсны усмал ч гэсэн адилхан. Тэр орчныг тэнцвэржүүлэх нь хамгийн чухал. Бас хийдэг сайн гээд давсны усмалаар ойр ойрхон өдөр болгон ингэдэг юм бол нөгөө амны одоо хэвийн орчин тийм салстын өвчнөд болно л гэсэн үг. Зөв. Саяын ойлголт чи айгүй гоё ойлголт шүү дээ. Одоо би жисэн хүүхдүүдээр чихэр нэхэд байвал би юм чимч хүүхдэд чихэр өгөхгүй биш. Энэ тодорхой хэмжээний угаасаа цаанасаа цуснд глюкоз болоод хүүхч угаасаа маш их энергийн бодис солилцож одоо насан турш үнийхэд бол 2-3 дахин илүү өндөр гэж яваад байгаа шүү дээ. Хүүхэд танаа төрлөө гэж бодоход амархан хүндрээд амархан сайжирдаа чинь энтэй холбоотой гэдэг шиг маш их энергийн их усүр хүүхдэд яваад байна. Тэгэхээр одоо ноор эмчийн хувьд бол хүүхдтэй тий. Тэгэхээр хүүхдэд та чихэр өгөхөөрөө нэг дор өгчөөд өдөржингөө биш ахиж бол өгөхгүйгээр явхад бол боломжтой л гэж хэлж байгаа юм байна тий. Гэхдээ юу л да амьдрал бас ондоо байдаг л та. Ухаан орцсон хүүхдэд чихэр өгөх маш бага хүүхдэд би бага насны хүүхдүүдтэй. Тэгэхээр ер нь хүүхдүүдтэй би чихэр өгдөг. Өгөхдөө хамгийн гол нь уул манай салбар дээр чи хоол идсний дараа болгон шүтээ байгаа гэж заадгийн. Та 5 удаа хоол идэх юм уу 5 удаа 10 удаа жижиг снэк мэнсэг идэх юм уу тэр болгонд шой заавч авч гэх юм уу тий. Олон жишг нь дэлхийн тахны жишг бол тийм байдаг. Гэхдээ миний хувьд бол зөвхөн оройн угаалт хамгийн чухал. Хамгийн чухал. Яг тэгэхээр орой шүс ялгарл багасчдаг.
Амны өөрөө цэвэрлэгдэх процесс багасна гэсэн. Цусны урсгалын одоо хурд нь багасна. Тэгэхээр шүүс ялгарахгүй. Тэгэхээр чин шүүс ялгарахгүй юм чин тэнд орчны тэнцвэржүүлэх нөхцөл байдал бүгд цаармагчна гэсэн. Тэгэхээр оройдоо хамгийн сайн угаагаад болж өөр шүдний утас ч юм уу ашиглаад тий завсартайсан ч хамаагүй орой болгон заавал угаах хэрэгтэй. Манай хүүхдүүд бол гайгүй. Тэгээ дээрэс нь хүүхдэд шингийн юм өгөх хэрэгтэй. Гэхдээ оройн цагаар биш. Өдөр тутамд нь одоо нөгөө угжтай савнд нь хижээл нүдэнд нь тавиал тэгээ өөр очиод уучна. Хүүхд шингийн юм сайн авах юм бол шүүс ялгарлцсан байх нь. Тэгэх юм бол нөгөө нэг шүүсчийн өөрөө тодорхой хэмжээний бүрхүүл үүсгээд шүдийг хамгаалах тэр зүйлийг яваад шүү дээ тий. Маш энгийн хэрнээ үр дүнтэй ойлголт шүү дээ. Яг шингэм чинь одоо шингэн чинь хүний биеийн одоо хамгийн чухал юм болоод шүү дээ. Одоо шингэний дархлаа, эсийн дархлаа гэж байна. Эсийн дархлаа сайн байлаа гэж шингэн нь бүрдээг байх юм бол бас эс чи ямар орчинд явах вэ тий. Тэгэл бүх юмд одоо бас ганц тэр шингэнд чинь бас уураг тий. Бас маш олон эрдэс байдс яаны солилцоо маш олон юм явагдана. За сая айгүй гоё ойлголтыг ойлгож авлаа. Хүмүүс ч гэсэн бас бодож байгаа. Эдсний дараа 30 минутын дараа одоо амны хүнд өөрийнхөө цэвэрлэх хамгаалах уруул явагддаг юм ба штэ. Тэгэхээр ойр орхим одоо насан турш хүмүүс ч гэсэн ялгаагүй тий. Ойр орхим ингээл ажил дээр баахан одоо хамтдаа зүйл тавьчаал ойр орхим эдэлэх юм бол тэр хүн бас өөрийнхөө амны орчныг эрүүл байлгах, цэвэрлэх хугацааг нь өгөхгүйгээр араас нэмээд байдаг болчихж байгаа юм шүү дээ. Тий. Одоо цусндах сахарын хэмжээ ч гэдэм үү те тэр хүн хэр их ус уудгээ гэсэн шүлсээс нь мэдчих болно л доо. Шүлс маань болохоор ер нь устайгаа ойролцоо. Ерөөсөө шүлсээ ингээ хаяхад таг гээл гунжах хэвээр зунгаарлчих юм уу, зууралчих юм бол тэр хүний цус нь өтгөнч гэдэм үү те шингэн уу чаддгүй мэдээж дархлаа нь ямар ах уу, цус ангамж ямар ах уу, өвчл төрөгч нь ямар ах уу. Тэгэхээр тэр хүн чинь бас бэдсэн солилцоо бие физиологи ингээл асуудалтай гэдэг бид анх шүлсээр нь л ер нь мэдэрчдэг. Зөв зөв. Тэгээд шүлс нь өтгөн байхаар чинь нүү амнаа цэвэрлэх процесс алдагдана. Тэгэхээр яг шүлс нь өтгөн байгаа бас олон шалтгаантай байж болно. Зөв зөв. Шүлсэл бид нар маш гоё шингэн байлгах хэрэгтэй байна. Усаа сайн ууй те. За хоёулаа тэгвэл шүд цоорол төрөгдөг шалтгаанууд энд ордё. Ер нь та одоо жишээлбэл яг энэ салбар дээр ажиллаж байгаа учраас хүүхдүүд нас төрсөн хүмүүс их ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шүд цоорол төрөгдөж байгаа ямар ингийн бид нар мэддэг хэрнээ мэдхгүй ч юм шиг нэг юм дутуу орхиод байгаа ямар шалтгаанууд байна. Streptococcus mutans гэдэг бактери гэж байгаа. Тэр маань ээжээс хүүхдэд ч гэдэг юм уу те. Эсвэл ер нь тэгж халддаг. Тэр нь яаж нэ гэхээр одоо хүүхэд одоо бор хоолнд орлоо мэдээ шүдгүч юм уу 2 хон шүдтэй ч гэдэг юм ээж нь хооллох хэрэгтэй байна 6 сар хүрчээд байна тий. Тэгэнгүүт ч амандаа ингэж ажиллаж байгаа дөх юм бол амдах нөгөө цоорлын бактери одоо хүүхдэд өгчлөө гэсэн. Шүд нь ургаагүй ч гэсэндээ тэр бактери хадгалагдана. Тэгээ хадгалагдаад шүд нь ургах үед цоорл үүснэ. Гэх мэтлэн ингэ энийг хүмүүс нэг мэдээд байдгүй. Тэгэхээр ер нь би бол хүүхдийнхаа юу юм бол үлээдэгчгүй. Амрын чүлээдэг, нүүрлэн чүлээхгүй. Тий, одоо ингээд хөргөхдөө хоолыг хөргөхдөө үлээдэггүй. Үг нь өөр нь яагаад гэл манай хүүхдүүд өөр хэмнэл бие тас хүүхдүүд. Ээж нь мондөг имчилгээ бие даах хэлэгт тий. Тэгэхээр бид нар яг нэг одоо гэхдээ харьцангуй багассан л бахал та. Ер нь бидний хүүхэд байхад бол өвөө эмэнийг хараад тахаар тий. Яг амандаа бантын хичээл бүр ингээд хөргөж байгаа хөргөөд үлээгээд бүр амандаа хийчээд ингэж бүр багасгаж ингэж өгдөг байсан. Энэ зүйл зарим одоо ээж аав нар дээр одоо ээж аав нар бол ойлгодог хэлсэн мөлий залуу бидний үеийнхэн. Тэгэнгүүт мэдээж эмийн өвөөгөө одоо тусламж хүсч одоо хүүхдэд цэцэрлэг сургалтанд зөөлөж байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүс тодорхой хэмжээнд тусалж байгаа. Гэхдээ тэр хүмүүс тусалж байгаа хэрнээ тодорхой хэмжээнд амнаасаа ингэж уяадаг ч юм уу үлээдэг ч юм уу. Энд чинь давхар нөө хеликобактерийн талаар бид нар өмнө бас ярьж байгаа. Яг тэр талаар ирсэн. Яг эн чинь хеликобактериус маш өндөр дамжуулж байгаа хэлбэр юм аа. Ялангуяа бага насны хүүхдүүд тархлаа тогтолцоо энэ үед бол маш сул өгдөг учраас бид нар хеликобактери гэдгийг бол тэр үед бол ойлгож бид нар авсан. Манай даагч нар. Тэгвэл энэ удаад бид нар бас Streptococcus mutans гэдэг тэр бактерийг хүүхдэд бүр шүдэн ургаагүй байхад хүртэл хадгалагдана гэдэг чинь өөрөө маш шинэ ойлголт байна л да бидний хувьд. Тэгэхээр энийг бас бид нар анхаарах хэрэгтэй байна. Тэгээд бас хүүхдүүдийнхаа мэдээж хүүхэд хоорондоо тэр бактерийг дамжуулах нь бас хэр өндөр байдаг. Цэцэрлэг дээр одоо уудаг усны сав аяга маш их солигдол байх шиг л байна. Ер нь бол өндөрлөлтөө одоо мэдээж тийм автоклав байхгүй тий. Мэдээж усаар зайлал угааж байгаа бүхэл газар тэгж байгаа. Тэгэхээр ер нь бактери юм хэн бас халдварлах боломжтой. Тэгээл ингээл тарчдаг. Гэхдээ дийлэх шалтгаан нь
манай хүүхдийн дэмий оюун цэцэг гэж хамгийн том профессор маань байдаг. Тэр багш маань болохоор Японд ингээд хамгаалаад тэгээ Японы номыг манай Монгол оюутнуудтай зориулж орчуулж маш гоё мундаг хүн байдаг. Тэр багш маань бидэрт ингэж хэлж заасан. Тэгээл тэр багшийнхаа үгээр л явж байгаа. Амар анаа бүгдээрээ сайхан амарцгаас нөө өнөөдөр та бүхэнд би амар өглөөний өмнөд танилцуулж байна. Орц найрлагын хувьд эрүүл органик ямар нэгэн химийн бодисгүй, хадгалагч бодис агуулаагүй, нэмэлт сахаргүй юм бүтээгдэхүүн байгаа. Өглөөдөө ээж нар маань өглөөний цай бэлгэн гэж нэлээд цаг зарцуулсан юм том ажилладаг. Би болохоор өглөө босоод усаа буцалгаад амар өглөөний өмнөд найруулад уучдаг. За өглөөд хүний хэрэглэхэд зохистой цай уух тус эслэг, нүрс ус уургаар баялаг байдаг. Эслэгээр баялаг учраас мөн эзний гөрөл хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтаас урьдчилан сэргийлдэг. Өглөөд хэрэглэхдээ бага зэрэг шар тус нэмээд дуувал таны зэвсэг хөхөдөөс туслана гэсэн. Тэгээд өөрийнхөө амтлагаагаар сүү эсвэл тарганд хийж эсвэл зуурч идэж болно. Жингээ барихаар төлөвлөж байгаа эз нар маань бас амар өглөөний ундыг оройдоо хэрэглүүл тохиромжтой. Яагаад гэхээр амар өглөөний унд маань үеиг учраас цадгалан мэдрэмж юм төрүүлдэг. За тэгээд өглөөг эрүүл бас амар эхлүүлээрэ. Эрүүл мэндийг дэмжих ажиллагч янзтай ясны шүл хамтран ажиллаж байна. За тус шүлний хувьд бол одоо Монгол орны зэрлэг байгальд одоо бэлчээрлэж одоо шимт одоо урамлаар эдээссэн үхрийн булгууны яснаас гаргаж явдаг. За үүнд бол хүний биед хэрэгцээтэй тэр уураг, за амин дэм, эрцээр одоо баялаг, за химийн ямар нэгэн нэмэлт болон нөөцлөгчд бол агуулаагүй байдаг. Монголчуудын хувьд бол дийлэнхтэй тэр мэдрэлийн ядаргаа болон за ядрах, сүлдэх, за тэр толгой өвдөх, за нойр гүдэгч гэдэг юм уу эдгээр шинж тэмдэг их нийтлэг илэрж идэг. Энэ үед бол бид нэр одоо эмээр бус, за хүнсээр өөрийгөө ангаахт илүү ихээр анхаарч одоо ясны шүлийг илүү сайн одоо идэж хэрэглэж явах хэрэгтэй. За ялангуяа тэр бага насны хүүхдэд ч гэсэн ясны шүлэлд одоо усанд оруулал илүү тамир тэнхийг нөхөх, дархлааг дэмжих энэ зүйлүүд бол байж идэг юм а. Тийм учраас эмээр бус, за хүнсээр одоо ангаах шидэж орвол янзтай ясны шүлэл. Ялангуяа ээж нэрх орхон байгаа тийм учраас анхаарах хэрэгтэй байна. Зарим ээжүүд хэлдэг л дээ. Одоо ээж энэ одоо надаас төрсөн хүүхэд надаас л болов гэж байгаа бол тийм тодорхой хэмжээнд бас тийм асуудал байна. Бүх зүйл сайнтай муутай талтай. Одоо мэдээж үлээлийн аман дахь бактери одоо хүүхд өвчин тусах тусмаа дархлаа сайтай болдог шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхд өвчин тусах ер нь бол ёстой жам. Тэгээд тэрийг нь харин эвтэйхэн хөнгөн дээр нь дарж авах ч гэх юм уу тиймэрхүү арга хэмжээг авах хэрэгтэй. Танаас болоод инглиш гэх юм уу тэр бас буруу. Тэгээд яг хөө шүдэн дээр яаж нэхэр бусад бие эргэтэн бол эргэн түлжин дархлааны мембран гэдэг байна тий. Харин шүдэн дээр бол цоорхыг бол дахин нөхөн түлждэггүй учраас бидний хувьд бол энийг аль болох халдварлуулахгүй аль болох авахгүй тал дээр нь л ингэж ярьдаг. Ерөөсөл надад ойлголж штэ. Дахиад тэн дээр 1000 ломб хийсэн өөр одоо имплант хийсэн ч гэсэн яг өөрийн зүйлийг орлох зүйл байхгүй. Тийм. Одоо ломб тавилаа гэхэд ломб маань хичнээн шаазангийн орцтой ч гэсэндээ хувцал тэгжээж наалдан тий. Тэнгүүд тэр маань өөрийн гэсэн хагших юутай динамиктай шүд болгон бас өөрийн хашиг динамиктай халуун зүйл хүйтэн зүйл шүдний гол зүйл бодлого цаашлах альж температурын юм гэдэг ч юм уу тий. Тэнгүүд тэр болгонд чинь ижил биш болохоор ламбны хооронд зааг үсгэж гэдэг юм тий. Тэгээд имплант орохоор чинь имплант холбогч гэж байхгүй. Холбогч амаржины үргийг гүйцэтгэдэг. Нөгөө машины амаржин гэж байдаг. Тэгтэл имплант ч ерөөсөө ясан дээр даралтыг авчирдаг. Шууд даралт нь хүчтэй очно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь тухайн шүдэн дээр л тийм тухайн шүдэн дээр амаржин шиг холбогч ингээд хүчийг зөөлдөг ч юм уу тий. Альч талаас ирсэн. Тэгэхээр ер нь аль болох өөрийн шүдийг хадгалжуулдаг юм гэж байна. Зүг. За ерөнхийдөө цооролт өргөдөг шалтгааныг бүгдээр ойлгоод авчлаа. За шүүс ерөнхийдөө шүдний цоорлоос хамгаалдаг талаар сая бид нэр ойлгоод авчлаа тий. Тэгэхээр шүүс бол илүү сайн үүсэлтэй байх хэрэгтэй маань тэрийг үүсгэхэд бол бид нэр усыг сайн уух хэрэгтэй байна. Манайхан чи яг ингээл шингэн зүйл гэхээр л кофе ч юм уу эсвэл сахартай хийж ундаа аваад байгаа бол энэ эргээд нөгөө амны хүчлэг орчиг бүр өндөр бий болгоод нөгөө шүдний хорхоо гэж нэрлэдэг байгаа бактери чинь дуртай орчин болчиход байна шүү дээ тий. Одоо шүсийг өтгөн бол шингэн болгох гээд ганц бас ус биш тухайн хүний бас бензин солилцоо нойр булчирхай илэг цус одоо бас бид ирэх нь ямархан байна гэдгийг бас мэдэж дүнжээж усаа сайн уух хэрэгтэй бас.
За хөхөө удаан хөгж байгаа одоо хөхөр хооллох талаар бид өмнөөс дугаар хийсэн. Тэгээд энэ дээр хөхөө сайн хооллороо гэдэг сая 8 сард илүү тийм сар явуулдаг шүү дээ тий. Хүүхдийг хөхөр хооллох талаар тэгвэл тэн дээр маш олон ээжүүд бас тэн дээр комент хийсэн байлээ л дээ. Хүүхдээ ингээд байнга хөхүүлээд удаан хөхүүлээд тахаар шүд одоо сүүн хүчлийн бактери гэдэг зүйлээр бол шүд нь маш их цоороод байна. Тэгвэл энэ дээр ингээд тийм учраас хүүхдийн шүдийг хамгаалах үүднээс бараг хүүхдийн хөхний сүнс нь ишт гаргах ёстой гэд би энд айгүйх заасан юм зүйлүүд байлээ. Тэгвэл энэ дээр яг мэрэгжлийн хүүхдийн эмчнэр болохоор хөөр хооллохтой холбоотой эмчнэр болохоор юу хэлсэн бэ гэхээр энэ одоо хөхний сүв бол өөрөө тодорхой хэмжээнд шүдийг бол хамгаалдаг юм аа гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр би яг одоо өнөөдөр шүдний дугаар хийж байгаа учраас танаас асууя гэж утсан. Энэ яг сүүн шүдээр одоо сүүн шүдийг сүүн хүчлэн төр бактери үнэхээр тэгж цоолоод байна уу? Эсвэл энэ хамгаалах юм уу? Юу нь яах ёстой юм бэ? Одоо нөгөө манай ангаа ухаан чинь 100 жил одоо ингээ хөгжиж явж байна. Өмнө нь бол тэгдэг байсан. Тэгж эмч зөвлөдөг байсан. Үүсэхгүй. Гэхдээ одоо бол дахиад маш олон шинжилсэн судалгаанууд гарч ирж байна. Маш олон төвчлөлтөд яон солилцоо гэл маш олон зүйлүүд гарч ирж байна. Сүүл үеийн инженерийн мэдлэг ч гэсэн ондоо болж байна. Иннээсээ үүдэлтэй болохоор ер нь хөхөх рефлекс, хүүхдийн хил залгих үйл зөв байна уу, буруу байна уу тий? Хөхөх үйл нь алдагдсан одоо зөв хөхдөггүй. Ээж нь хөхний бороо тэр чигт нь амлуун ингэж амлуулах ёстой шүү дээ. Тэр ээж зөв амлуулдаггүй юу гэдгээс шалтгаалаад хүүхдийн залгилт одоо хилний үзүүрийн булчин сайн хөгжсөн байна уу? Хилний булчин тэр дунд адаг бүгд зөв хөгжсөн байна уу гэдгийг шалтгаалаад хэрвээ хилний үүдэн одоо үзүүр хэсэг нь сайн хөгжсөн байгаа тохиолдолд бусад одоо ингээд тагнаа маань энд байлаа гэж бодоход хилний үзүүрийн булчин сайн хөгжсөн бол ингээд тэгэд энэ хилний дунд бол дугуйн булчин маань дээшээгээ явж өгч чадахгүй нь шүү дээ. Тэгэнгүүт энэ залгих болоод ирэхээр энэ үүдэн хилний маань үзүүр хэсэг маань шүдлүүгээ ингэж түлхэж залгаад идэг. Буруу юм биш тэр нь тий. Тэгэнгүүт тэнцэн одоо энэ үүдийн хэсэг дээр нь сүүний үлдэгдэл үлдээдэг. Тэгэнгүүт тэнцэн нөгөө ялзрал үсээд цоорл ихэвчлэн хүүхдүүдийн үүдэн шүднүүд цоорсон байдаг шүү дээ. Тэгэхээр яг хүүхэд зөв хүүхдгүй ээжийн хүүхний толгой том уу жижиг үү яг яасын эсвэл багаас нь бандан цутан их өгөөд байна уу ч гэдэм үү те. Тэр хүүхдийн залгих булчингийн тэнцвэрээс л бас болж байгаа. Хил чи өөрөө залхихтаа тагнаагаа дотгошоогоо ингэж хомж залгих хэвээр зөв. Үгүй одоо ингэж тагнаа руу наалдаж. Тий наалдаж хүчин ерөөсөө тагнаа руугаа ингэж очиж залгих хэрэгтэй. Тэгжээж тий бүх одоо амдах хоолны үлдэгдэл болон шингэн манд бүгд арагшаага улаалаар гарах хэвээр. Тэгтэл нөгөө хүүхдүүд маань амдаа юм үлдээж одоо буруу залгиснасаа болоод амдаа хоолны үлдэгдэл үлдээж юм шингэн үлдээгээд залгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөөдөл чинь шүн ингээ унтчихар чинь бас байдаг. Ер нь энэ дээр ингэж хариулах гоё хаа. Хүүхэд анх төрөхдөө орсгой төрдөг. Тэнгүүд хүүхдийг одоо ингээ агаарлуулж байгаа тохиолдолд бол ингээ ам нь ангарах гад идэг. Тэг ам нь шүд байхгүй шүү дээ. Тэнгүүд уруулан заавал жимэгдэх ёстой. Жимэгдчихэж хамар бол амьсгал хүрэхтэй, ам бол идэх хүрэхтэй. Хамар одоо ням бактери бүгдийн шүүгээд бүлээн болгоод уушгүрөө оруулах ёстой агаарыг. Тэгтэл амаараа шууд тэр барьеруудыг бүгдийг байхгүй шууд ингээд уушгүрөө оруулчаар уушиг маань одоо давхлаа багтаач гэдэг юм уу те. Хүүхдийн ерөнхий биеийн ил бол орчдөг. Тэгэхээр ерөөсөө л тэгээд амаа ангаагаад байгаа хүүхдийн чинь буйлн эвэршээд эхэлдэг ч гэдэг юм уу те. Шингэний алдагдал нь багасаад эхэлдэг ч гэдэг юм уу. Тэнгүүд ам нь мөөгөн зөрддөг, дархлаа нь бууддаг, ам дотор нь юм гардаг ч гэдэг юм уу. Олон юмнууд. Тэгэхээр ээжүүд маань ерөөсөө хүүхнийхөө борыг тэр чигт нь амлуун ингэ зөв амлуулах нь чухал юм байна. Тэгээд дараа нь болохоор хүүхдээ унтж байхад нь амыг ингэж хааж байх хэрэгтэй. Тэгжээж хамар нь одоо зөв үүргээрээ, ам нь нүүргээрээ явах боломжийг олгодог. Яг хэлсэн чи санаж шүү. Хүүхдийг агаарт байлгахаар яг амаа ангацсан унтчихдаг тий. Тэр үед нь эвтэйхэн шиг эрүүгийн дээшлүүлээд амын заавал хаачих хэрэгтэй. Хэрвээ байнга амаараа амьсгалаад үлэн сурч байх тий рефлекс сурчдаг. Ерөөсөө амаа хааж иж хил маань тагнан дээр очих нөхцөл бүрдэнэ. Амаа ангаачвал нөгөө эрүүн дотор чи хил явж байгаа шүү дээ. Тэгээ эрүүгээ дагаж бас хөдлөнө. Тэгэнхээр чин хил очиж чадахгүй. Тэгэхээр хоншоор сайн өсөж чадахгүй. Тэгээл гажиг их үсвэр болдог. Нэг гажиг үүсвэр болох юм дээрээс нь буруу залгилтын зүйл болох юм ба шүү дээ. Одоо яг энүүгээр маш олон судалгаа хийж байгаа боловч
хүчин шалтгаануудыг л тэндээс ч болох юм байна, эндээс ч болох юм байна гэсэн юм гарч ирлээ. Яг энээс болоод байна. Яг ээжийн хүүхний толгой буруу баг жижиг гин ч гэдэм үү те хөөхөө буруу амлаа. Гэтэ яг тэр баталгаатай биш зүгээр нэг хүчин шалтгаан нь л болоод байгаа. Энэ бол бид нар засч болохоор зүйл биш. Засч болно. Хүүхдээ ч магадгүй сүүн шүд одоо хүлэлттэй холбоотой цоороод байгаа бол бид нар л хүүхдийг мэдээж нэгдүгээрт баян бантан цутан ч юм уу тийм зүйлүүдээр бол баян бас хооллолтой ч болохгүй юм шүү дээ. Шүд ургасан үеэс эхлээ те. Ер нь оройны угаалтал чухал. Шүд буруу хил буруу залгидаг байна уу, залгидаггүй байна уу? Ерөөсөө тэнд байгаа шүдэл оройн нь сайн угаачих юм бол ер нь бол цоорл үсэхгүй. Тэгэхээр яг хүүхдээ хөлж байгаа ээжүүд маань тэр чинь одоо 6 сараас эхлээ бор хоолнд ороод эхэлж байгаа. Тэгээ шүд ургаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь оройны харьцлага жоохон нэг дутуу гэж магадгүй хоёрт ерөөсөө тэн дээр нэг амар их хоол унд идэж байгаа юм биш гэдэг маягаар цэвэрлэгээ явагдахгүй байгаад холбоотоос илүү цоороод иж магадгүй тийм. Одоо цэвэрлэгээ явуулчлаа гэдэг чинь ерөөсөө тэр поликул юутай этэ бүгдийг цэвэрлж байгаа. Тэгээд шүдэ хугаасны дараа бол юм идэж болно шүү дээ. Тэгээ тэгсэн ч гэсэн тэр наалдах үндэслэл байхгүй юу? Одоо тэнцэн одоо бактери поликулын тэр бүгдийг арилгачиж шүү дээ. Тэгээд шууд ундчих юм бол ерөөсөө тэр чинь наалдахгүйгээр шууд ингээд цэвэрлэгдээд явах боломжтой. Шүдээ орой угаачаад орой нэг амттай зүйл идчихэд унтах юм бол тэр би бас буруу ойлголт өгч байна. Тэр одоо юу гэдгийг шүд угаачаа тараг угаад унтдаг ч гэдэм үү те. Эсвэл ус уудаг ч юм уу те. Тэгээд энэ нэг явахгүй. Ус уухад бол асуудалгүй шүү дээ. Ус уухад бол асуудалгүй. Ер нь бол тэр поликулын л байхгүй болгочих юм бол ер нь суухгүй л гэж ойлгож болно. Гэтэ үнэхээр нөгөө хоолны үлдэгдлийн чинь наалдаад үлдчихдэг шүү дээ. Тэгэхээр поликул үүсчихэр чинь бас тэнцээс энэ дараа нь ингээд залгагдах боломжтой болох юм байна л та. Тэгэхээр хэрвээ юм идчихвэл ахаал угаахаас өөр аргагүй болчих шүү дээ. Тийм. Оройн угаалт бол хамгийн чухал юм байна. За тэгээ хүүхдийнхээ амийг ангарахаа байвал дээшээ болоход амын хааж явах нь бас чухал юм байна. Гин зүйлийг л ойлгож авах хэрэгтэй юм тий. За хөл ээжүүд мэдээж сүүгээрээ хүүхдэд маш хэрэгцээтэй зүйлийг өгж байгаа. Энэ бол амьд баг вакцин гэж яриад байгаа шүү дээ. Хамгийн одоо ээж хүүхдэд өгж болох баг хаач байхгүй тийм зүйл юм гэж бол ойлгосон. Тэгээд хүүхд танай төрөх ч юм уу эсвэл шингэний дутагдалд орох юм бол яг тэндэн зориулсан маягаар өөрчлөгдөөд ингээд бүр хувраад идэг гэдэг нь үнэхээр гайхалтай тийм талаа бидний өмнөх дугаар дээр ярьсан. Ээжүүд маань мэдж байгаа. Тэгвэл хүүхдээ хүлээл байгаа. Хүлэх нь маш сайн байна гэдгийг ойлгоцсон. Одоо Батэрдэн аврагч нь 5 нас хүртлээ өгсөн. Тэгээ одоо энэ хүний амжилтыг ивдэх хүн алга гэх мэтчлэн үнэхээр хүүгээ супер юм байна. Тэгвэл ээжүүд хүүхдээ хүллээд байхаар мэдээж тодорхой хэмжээний эрдэс минерал алдж байгаа. Тэр дотроо сүүгэрч маш их кальци алдж байгаа байх. Тэгвэл ээжүүд ерөнхийдөө тэр кальци хүүхдээ хүлж их үедээ сайн нөхөхгүй байвал мэдээж хүнсээр нөхөн нэгдүгээр чухал шүү дээ. Хэрвээ чадахгүй бол нэмэлтээр авах нь чухал ах. Гэхдээ мэдээж нэгээ дутагдж гэнэ үгүй юу гэдгээ бас эрдэсийн шинжилгээнүүд өгчиж бол мэднэ. Тэгвэл одоо жишээлбэл тань дээр тийм хүмүүс ер нь хэр ирдэг вэ гэдгийг асуух гэдэг. Хүүхдээ удаан хүлээд идэг. Тэнгүүдээ шүднийх цооролд ороод идэг. Тэгсэр өөрөө шүдэ маш сайн угаадаг ч гэдэг юм уу. Энэ кальцийн дутагдaltaй холбоотой шүд цоорох тийм зүйл байж болох уу? Би болохоор гажигдсан юм жаагаад байгаа. Миний гажиг дээр болохоор дандаа нэг ухаан орцог хүүхдүүдтэй тогтсон амьдралтай хүмүүс ирдэг. Тэгэхээр бага хүүхдийн нарийн мэргэжлийн эмч маань тэрэн дээрээ сайн зөвлөгөө өгөх байх. Та ер нь юу гэж бодож байна энэ дээр? Ер нь кальц одоо тааж өөрөө яг төрсөний дараа ингээд кальцийн дутагдалд ороод яг Streptococcus mutans гэдэг энэ зүйл угаасаа байж иж тэгээ дээрэс нь поликул гэдэг зүйл үүсчиж шүд цоороод нь штэ. Тэгвэл энэ кальцийн дутагдал ер нь яг ээжүүд гэлтгөө хойлоо зөв ерхэд нь л дүүл ярэ. Ер нь бид нэр кальцийн дутагдалд хүүхд ч гэсэн өөрөө ороод байх юм бол шүд одоо цоороход их амархан болдог ч гэдэг юм хүчин зүйлд нь ер нь хэр нөлөөлөх юм бол. Ганц кальц гэдэг дээр жоох учир дутагдaltaй. Ер нь ионын солилцоо, ер нь бүх одоо бамбаа булчирхай чинь бүх юмыг контролдож байгаа шүү дээ. Тэгээд тэр олгоны нөлөө гэх мэтлэнгээр тэгэхээр бүх юм ер нь цустай холбоотой бол явчихна л та. Тэнгүүд цус маань одоо юугаар тижигдвэхээр хоол идэж тижээлэр тижээ яадан. Тэгээ сайн буталж ээж ходоод руу орно. Ходоодоос нарийн гидсэн дээр шимэгдээд явж яснаа одоо бүх юм чинь илэг рүү очино те. Тэгээ шүүгдэжсэн нөгөө төмөр одоо улаан эсийн оршуулгын газар гэж илэг явдаг штэ. Илэг маань одоо зарим нь болохоор илүүдл төмөр нь болохоор билирубин болоод
цаашаага цөс болоод тэгээд цөсний ялгагдсан цаашаага яваад ингээд циклд явдаг. Тэгэнгүүт нөгөө үлдсэн зүйл маань болохоор нөгөө мэдээж С, О гэ ялгарна. Тэгэхээр чин зарим нь азотын хүчил болно. Цуснд азотын хүчил ихсгээр чин бөөрөнд бөөрийн өрөвсөл болно. Тэгэхээр бөөрийн өрөвсөл чин цаашаа дамжаад улаан айс нөхөн төлжүүлээ гэсэн зүйлийг чинь бөөр шавьяа чөмгөнд өгнө. Тэгтэл шавьяа чөмгөн яг зүг кодоноо аваад ингээд тусаа улаасаа олон гаргуулад идэг гэтэл нөгөөдг нь тус нь өтгөрөөд идэг. Тэгээл ингээд системийн асуудал үүсээл. Тэгээл тархины тусаа хангамж багтдаг ч юм уу те. Тэгээд хамгийн цаашаа капилляр руу хялхсан суц руу очих цус маань одоо яг сайхан өчл төрөгч авч утсан цус цөөхөн ч гэдэг юм уу те. Ихэнх нь өчл төрөгчгүй ч гэдэг юм уу. Тэгээд үүргээ үүсгэж чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү системийн асуудлаасаа бүр ингээд циклдэж явчихна л та. Тэр нь кальц бол тодорхой хэмжээнд нөлөөлөх бах те. Тийм нөлөөлнө л та тийм. Кальц, магнезиум, кальц юу нэг хөвчлэн булчин тэгэхээр нөлөөлдөг. Тийм булчин чинь одоо бүх зүйлийг одоо бидний бүх бие чинь нийлэнхүйдээ булчин байж байгаа. Булчингийн тэнцвэр алдагдахаар л аливаа зүйл үүсдэг. Гэлжгийн мөрий, хоншоор ирүүний гажиг, арцг дали, өвдөг дали, нурууны дали гэх мэтлэнгээр ерөөсөө л суугаа байдал бид чинь булчингаасаа хөгжүүлэх хэрэгтэй. За. Шүдний чулуу гэдэг зүйлийг бол би яг шүдний эмчтэр очих болгондоо яг энэ зүйлийг очихдоо сонсдог л доо. Тэгээд шүдний чулууг илүү сайн мэдэж бас асуумар санагдаад идэв. Тэгээд шүдний чулуу гэж нэгдүгээр юу хэлээд байгаа, энэ яаж үүсээд байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө бас аманд эвгүй өнөр үүсэхийн шалтгаан ер нь их өндөр байх уу. За бид нар яг хуу зөвхөн амны эвгүй өнөрхөөр зарим хүмүүс ч ямар хамаатай гэж бодчих магадгүй. Энэ удаан тоохгүй явах юм бол ямар хүндрэлөө оруулах юм бэ гэдгийг бас асуумар. Шүдний чулуу болохоор тулгуур эдийн эмчнэр маань илүү сайн зөвлөдөг. Одоо манай бакалаврт хахад оюун шиг гээд хамгийн одоо Монголд хамгийн том тулгуур эдийн эмч маань байдаг. Тэр эмч маань болохоор тэр багш маань болохоор бидэрт цаахта. Шүдний чулуу гэдэг маань одоо өнгөр гэдэг маань бактерийн нийлэмэл маань болохоор шүсээр эзэж чулуу өсчээд байгаа маа. Тэр чулуу буйлан дээр болон буйлан доор гэж байдаг. Тэнгүүд энэ чулуу гэдэг маань бактери бас адилхан чулуудсан бактери байгаа шүү дээ. Бактери байгаа учраас би эрэхтэн тэр чулууг байхгүй болгохын тулд тэмцэнэ. Тэмцэхээр байнгын буйлны өрөвсөл үүснэ. Шүдээ багт толон цус гарна. Тэрэнд өрөвслийн процесс болоод энэ орчин хүчлэг учраас тэнд байгаа ясыг уусгана. Тэгэхээр ясыг уусгаад бид нар чулуугаа түлхчээд миний буй шамарчлаа, миний шүд хөдөлгөөнд орчлоо гэдэг тэр анханасаа үүсцэн байсан зүйл. Харин чулуун дээрээ баригдаад буйл нь хавганцсан байгаа болохоор тэр дээшээ арай эстетикгүй эвтэйхэн харагдаад идэг. Тэнгүү чулуугаа түлхчөнгүүд буйл нь шамарчлаа, шүдний хөдөлчлөө гэх мэтлэн асуудлууд үүсдэг. Тэгэхээр манай шүдний салбар миний хувьд хамгийн том өвчин бол шүдний чулуу. Тэрийг харсан даруйда заавал ахуулах хэрэгтэй. Тэгжээж яг шүд ясандаа бүрэн суух, эрүүл байх, тэр шүд тэр хүнтэйгээ удаан жил байх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Тэгэхээр тэр чулуугаа л авалчих юм бол ер нь бол буйлны өрөвсөл 2 хоногтой зүгээр болчихно. Тэгэл одоо өнгөрөөл арилгачих юм бол шүднээс цус гараад байгаа нь одоо өнгөрөөл арилгачих юм бол тэр өрөвслийн процесс нь байхгүй болоод хавгналт нь байхгүй болоод 2 хоногийн дотор эрүүл болтой болно л гэсэн. Тэгэхээр ганц шүдээр сойзоор угаасан ч гэсэн цус гараад байвал сойзоо ганцаараа чадахгүй байна. Жохон гажигтай ээж магадгүй нэ бөөгнөрлцсөн юм дээр. Тэгэхээр шүдний утас завсрын сойз нэмэлт юмнуудыг хэрэглээрэй гэж зөвлөдөг. Хамгийн ерөнхийдөө гол баг ярилцах зүйл ч өөр шүдний чулуу юм биш үү? Шүдийг бүр ингэж хөдөлгөөнд оруулж ясыг идээд байгаа юм биш үү те? Тэр өрөвслийн процессны орчин нь яг хүчлэг байгаа учраас тэгэл тэмцээ байнгын тэмцэл болоод байна л гэсэн үг. Тэгэхээр тэр тэмцэл бол дайн болж байгаа газрын талбай нь ямар ах вэ? Тэгэхээр ингээд сүйтэл болж байгаа юм л та. Тэр шүд амархан хөдлөөд амархан унах стил гол нь ямар ч өвдөлт байхгүй. Тэгэл ингээд яваад идэг мэдээж тийч ялзрал явагдаж байгаа. Тэгээд юм өрөвсөл цус удаан яхаар ямар мохоо нэрчдэг үлээ те яг тийм л юм болоод байгаа. Тэгэхээр ерөөсөл тэр хамгийн гол поинт нь тэр чулуу бактерийг л байхгүй болгочих юм бол сайхан цэвэрлүүлээд авчих юм бол тэгээ цаашаа тулгуурын имчилгээ хийгээд яс нөхнөө, буйл нөхнөө, PRP имчилгээ хийлгэнөө тэгээд дараагийн имчилгээнүүдээ авах хэрэгтэй. Тэгжээж гажигдслын имчилгээ, хойлууд смайл гэдгийг ярих хэрэгтэй болж таарна. Тэгээ би нэгэнт яг хоёлаас шүдний чулуу ярьсан юм чи шүдний чулууч угаасаа амны эвгүүнэрийг бол үүсгэх юм шүү дээ. Угаасаа сайтайлж шүү дээ. Баян тийм тэмцэл явагдаж байгаа учраас, өрөвсөл явагдаж байгаа учраас шүдний чулуу үүсдэг юм байна. За тэгвэл амны эвгүй үнэр гэдэг зүйлийг бол бас ярихаас өөр аргагүй болчихсон. Тэгээ би яг шүдний яг талын хүнтэй ярьж байгаа учраас энийг асуумаар байна.
гадуур ингээд яг ялангуяа үйлчлэгээний юм салбаруудын хүмүүсийг харахаар яг ингээд нэг юм яриагийн сонсгож юм уу танд ажил гэж хэлсэн баг те. Ингээд ийм амны эвгүй үнэр айгүй ингэж байдаг те. Маш гоё залуу, маш гоё эмэгтэй ингээд юм ярихад амны эвгүй үнэр байхад бол угаасаа ямар ч тэн дээр ажил хэрэгж байсан одоо хүн болж ийсэн ч байсан тэгэл чинь тухайн хүний үнэлэмж тодорхой хэмжээнд жоохон унах тал руугаа байх бах. Тэгвэл амны эвгүй үнэр яг энэ одоо ямар байдлаас илүү хөрвүүлээд байгаа одоо хамгийн өндөр шалтгаан жишээлбэл шүтний чулуу байна уу? За эсвэл нэг хилний өнгөрч байдаг юм уу? За өөр ямар шалтгаанууд байна? Бусдаар бол яг өөр дотор эргэтэн талаас асуудал байвал байж болох бах. Гэхдээ яг та бүхний яг энэ салбарын чиглэлээр эрүүн нүр талаасаа амны үгүй нэрийг ерөнхийдөө энэний үүсгэж байгаа ерөнхийдөө гэдгийг бид мэдээд авчих юм бол хүмүүс ерөнхийдөө энийг ойлгоод авчих бах. Миний бодлоор бол ерөөсөө ялзарлын процесс болоод байна. Бүтцийн алдагдал болоод байна. Хаан чамаагүй. Хотоодонд байна уу, аманд байна уу, хилэн дээр байна уу, шүдэн дээр байна уу, буйлан дээр байна уу. Ерөөсөө тэнцээ ямар нэгэн бүтцийн алдагдал ялзрал одоо тэрнээс үүсэж байгаа үлдэгдэл нь үнэр гаргаад байна. Уургийн задралаас болоод үнэр гараад байна л гэж ойлгож байна. Тэгээ мэдээж тийм нойтон чихтэй орчин байгаад байгаа. Тэгээд орчин нь бас эвдэгдсэн хүчлэлэг юм уу тий болцсон. Тийм байгаа учраас л үнэр гараад байгаа. Тэгэхээр тэр болгоныгоо тэр ялзралын процесс яг юунаас үүдэлтэй гэдгийг мэдээд одоо жишээ нь ихэвчлэн шүдний цорлоос болоод яадаг тэгвэл шүдэ имжлүүлэх хэрэгтэй. Чулуунаас бол чулуу гайхуулах хэрэгтэй. Хилнээс бол одоо жишээ нь хил одоо цусан хангамжинд дутагдал одоо тэр хүний бид юу болж өгдөггүй байгаа хамгийн түрүүнд илж илэрхийлдэг. Тэнгүүд хилэн дээр одоо газрын зураг шиг одоо шинж тэмдэг илэрсэн байх юм бол тэр хүн цусны дутагдaltaй эсвэл эрзийн дутагдaltaй гэж болно. Өнгөр их татаад хам бол тэр хүний дархлаа муудсан байна. Тэгэхээр тэр өнгөр гэдэг чинь яг юу юм одоо тэр өнгөр гэдэг чинь бас хамгаалж бүрхүүл үсэх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнцээ юу болоод байгаа хит эвшилт болоод байгаа юм амаар амьсгалаад байгаа юм уу? Тэнд орчин нь алдагдсан байгаа юм уу? Тэгээд яг хаана юунаас болоод ялзрал үүсээд байгаа шалтгаалаад үнэр гарна. Уургийн задралаас болоод. Тэгэхээр тэр болгоныг нь одоо ходоодноос байвал тэр хеликог үзүүлээд ходоод нь шархалтан байгаа юм уу? Хаанаас тийм уургийн задралын үнэр гараад байгаа. Тэр болгоно мэдэх эсвэл хоолой махтай юм уу? Тэр хоолой махаа бүр ингээд давс долоосоор агаад архагшуулаад бүр ингээд сувд болгоцсон юм уу? Тэгвэл тэрийг заавал ахуулах хэрэгтэй. Тэгэхгүй мэдээж хоолой махын одоо тэр тонсилч нь одоо ерөөсөө хамгаалах үүрэгтэй байсан. Одоо үүргээ алдсан, битүү идэ болцсон, идэ нь шингэн байна уу, сувд байна уу хамаахгүй. Ерөөс тэрийг байхгүй болгож ижил тэр хүн эрүүл сарвал байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тэгэхээр тэр болгоны үннэрээс нь л болгонд бол тухайн нарийн мэргэжлийн хэмжээнд шууд аваад л явдалдаг л та. Тэгээ би яг энэ дугаарыг бэлтгэхээс өмнө бас яахан яг ийм шүдтэй холбоотой мэдээлэлүүдийг хайгаад үзсэн чинь нэг юм зүйл байсан. Нэг шүдний имлэг гэсэн яг нэрийг хэлээд яг ийм үйлчлэгээ байдгийм байх гэж л би ойлгосон л та. Амнаас нь эвгүй нэр гараад байгаа бас нэг шалтгаан гэсэн чинь одоо гүйсэн булчиргаа буюу хоолой мах гэж бид нэр ядаж шүү дээ. Тийм булчиргаан хэсэг дээр нэг юм угаагч зүйл ах шиг үлээ. Тэр усаар ингээд юм яадаг даралтаар яадаг. Тэнгүүд яг тэр гүйсэн булчиргааны тэр хавьяас айгүй хоолны үлдэгдэл тийм одоо бохирдсан зүйлүүдийг тэндээс гаргаж ирээд байх шиг байгаа. Бичлэг дээрээс харсан чинь энэ тэгээд амны эвгүй нэрийг бас нэлээд өндөр үүсгдэг шүү. Гингүүд би бас тэрийг хараад гайхсан л та. Бас ийм зүйл байдаг юм бах та. Ийм зүйл байгаа эсгийг бас нэг шалгуулж үзмээр юм байна да гэдэг нэг бодол төрсөн. Тэнд болохоор маш олон тийм суугууд бас байх шиг байгаа те. Гүйсэн булчиргаан дээр. Тэнгүү тэн дээр маш их одоо хоолны зарим хүн болгон дээр тийм биш ахalta зарим хүмүүс тэр хоолны үлдэгдэл ямар нэгэн зүйлүүд нь тэн дээр бүр очиод ялзрал үсээд бар чулуучдсан юм шиг юм зүйлүүд тэр угаажих процесс дээр гарч ирээд байгаа хгүй хилэн дээр ингээд тэр яг байж болох юм болоо энэ юу н хэр тохиолддог юм бол гэдгийг л бас мэдмээр санагдсан. Тэрийг бол ерөөсөө чих хамар хоолоор орсон бол чих хамар хоолын эмчилт хэрэг шийднэ. Манай нүүр ам судлалын тасаг маань бас ондоо салбараар явчихж байгаа. Тэгэхээр тэр эмч бас юу хийж ийн би бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэгтээ мэдээж тэр уусцсан байгаа сувдыг нь одоо гарах тохиол байдаг. Хүн ингээ бас өөрөө гараад ирэхч тохиолдол байдаг. Тэгэхээр мэдээж үнэр нь бол багасна. Тийм боломж байж болно. Гэхдээ тэрийг чих хамар болон нарийн мэргэжлийн эмчдэр л очиж тэрийг шийдвэрлэх хэрэгтэй. За. Бойлны үрвслийн талаар ярив. Бойлны үрвсэл бол угаасаа бойлны үрвслийн үндсэн шалтгаан шүдний чулуу. Бас амар амьсгалт орж болно. Эвшээд байна гэсэн үг байсан. За тэгвэл хоёул бойлны үрвслийн шалтгааны тэгээд ер нь энэ бойлны үрвсэл удаан байгаад байгаа юм бол ямар хүндрэл байх юм бэ? Бойлны үрвсэл маань болохоор дийл нэг хоёр том хүчин зүйл байгаа. Нэгдүгээр нь болохоор мэдээж өнгөр байгаа. Хоёрдугаар нь болохоор амар амьсгалт байгаа. Тэнгүүт одоо ингээ багасаа өнгөрийг бол ингээд ярьсан шүү дээ. Тэнгүүд амар амьсгалт маань одоо яагаад ийм гэхээр
хүн амаа хааж ээж тэнд шингэн сайн байж ээж тэнд одоо эвэршгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч идэг. Тэгжээж одоо тухайн хүн тухайн одоо саст маань орчноо зүг болгож ээж эрүүл байх нөхцөлийг бүрдүүлж өгч идэг. Тэгжээж одоо сайхан тижээгдэж ингээ сайхан эрүүл саруул явж идэг. Тэгжээтэл амаараа амьсгалчаар тэнд одоо тийм нойтон чихтэй биш эвэршилт болоод явчихдаг. Тэгэхээр тухайн хэсгийн дархлааны хэсэг нь бол болоод одоо өрөвсөл болж эхэлдэг. Тэгэхээр одоо ингээд састын өвчин үртэмдгээ ч гэдэг юм уу тэгээд одоо эвэршимт одоо шамрамтгаач гэдэг юм уу тий өнгөр хуримтлагаач гэдэг юм уу иймэрхүү асуудал цаашаа дамжрал яваад байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө ийм байх юм бол эхлээд гажигдслын эмч дээр ирж үзүүлээд тэгээд тухайн хүний нүүр төрхийг өөрчилж бол яагаад гажиг дээр очилж байна гэхээр гажигын эмч маань хүүхдийн нүүр царайг бол хөөрхөн болгож болно. Хөөрхөн гэдэг нь тэг шимтэй гэсэн үг. Тэг шимтэй болгож бол чадна. Тийм хүүхэд л амаа хааж чадна. Тэгэхгүй одоо ингээд доод 3.1-ийг нэгссэн амар орсгооч гэдэг юм уу те амаа хаахын тулд уруулан заавал энэ улаан нийл гарч иж хаадагч гэдэг юм уу тэгээ хаахын тулд хамар нь ингээд урууландаа татагдаад бичигчулдаг ч юм уу те тэгээд оочин чангараад булчин чангарж иж хүчилж иж ам хаагддаг ч гэдэг юм уу те тэр ийм асуудлуудыг шийдэж иж тэр хүүхэд амаа хаадаг болох учраас шууд бол хааж чадахгүй юм шүү дээ. Тийм шууд бол хааж чадахгүй хаа гэж ер нь бол хүчлэн гэхдээ тэр хүчилж хийсэн юм бол байнгын татамжтай биш учраас нүүр царай нэг тийм ололт амжилт олж чадахгүй. Тэр амаа хааж чадахгүй байгаа эрүүн нүрийн гажигийн шалтгаан нь юу вэ? Одоо багасаа л орсгой төрцөн тэгээд амын хаагаагүй ч гэдэг юм амаар амьсгалаа сурцсан ч гэдэг юм хамар нь одоо амьсгалыг гэхэр битүү ч гэдэг юм сайн хөгжиж чадаагүй ч гэдэг юм байнгын устай байдаг ч гэдэг юм тэр нөө үзэл дээр одоо хүн цогцгой л амаар амьсгалан тэг амаар амьсгалчаар нөө хилэн тагнан дээр очихгүй байгаа болохоор ер нь дийлэх гажигуд хоншоорын дутуу хөгжлөөс авчиг байдлаас ч гэдэг юм ингэж үсэл ирүү байраал тэгэл жоохон алдагддаг. Ер нь гол зүйл нь юм булчингийн алдагдал булчингийн тэнцвэр алдагдтанаас л үүдэлтэй хүний бие жоохон үзэмжгүй тэгшимгүй болдог. За хилний өнгөрийн талаар бас бид нар ингээд амны хөнд ирүүл ахуй сахиуднаас бас хил хусагчийг бас их сүлүүд хэрэгэлдэг болсон байна. Тэгвэл хилэн дээр бол бас маш их бактериуд байгаа шүү гэн тий. Бид нар зөвхөн шүдээ угаалаа, зөв угаалаа, тэгээд шүдний утас хэрэглээ хилээ ерөөсөө огц цэвэрлэхгүйгээр унтчих юм бол энэ дээр нөгөө Streptococcus mutans гэдэг бактери чинь тэн дээр нэгдүгürt байх уу? Энэ буцаад нөгөө нэг цэвэрлсэн хэсгүүдэд бохирдуулах уу? Ер нь хил цэвэрлэх нь ямар ачаал багталтай бэ? Хил цэвэрлэх миний зүгээс болохоор би өөрийнхөө зүгээс л ярьж. Би бол хилээ бараг цэвэрлэдэггүй. Хил одоо хилэн дээр яг өнгөртөгдөд байна гэхээр ерөөсөө л тухайн хүний бие физиологи ямар нэгэн асуудалд үүссэн байна гэдгийг нэлтгэж байгаа. Тэр асуудал үүртэйгүй бол өнгөр бараг тогтохгүй. Одоо бүр ингээд гүн ховлтой байсан ч гэсэн цэвэрхэн байдаг. Тэгэхээр тэр асуудлаа шийдэж тэр өнгөрийг хусаад бол цэвэрхэн болохгүй дахиад гарч ирнэ. Дахин тавтагдана. Тэнгүүд хил тэрэнд нь өвдөд байгаа байхгүй юу? Хил тэнцэн өртөөд баахан хөглгүүд нь ингээд идрээд байнгын тийм бүтцийн алдагдал ороод байна. Механикаар үрээд байна те. Тэгэхээр эхлээд шалтгааныг арилгачаад дараа нь одоо ингээд асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр миний зүгээс бол хил өнгөрийг хусах буруу гэж хэлээгүй зөв. Тэнд байгаа бактерийг хаанч бактерийн тэрийг нь одоо зүг болгож тэнцвэржүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр бол ямар нэгэн шинж тэмдгийн дохио тэрийг арилгахгүй шалтгааныг арилгахгүй бол тэрийг хусаад хилэл өвдөнө. Би бол тэгж бодож байна. Эрүүл мэндийг дэмжих ажиллагч Казахстаны Алхаад даяа эрүүл мэндийн бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. За энэ биоэлекстрийн хувьд бол хотоод гизэг цэвэрлэх, за элгийг цэвэрлэх үйлдэл үзүүлж идэг. За үүнд агуулж байгаа одоо бодисуудын хувьд бол хүний бие зайлшгүй шаардлагатай эрдэс бодис байж гин, витамин байж гин, за мөн одоо фермент байж гин, өндөр антиоксидант амин хүчлэг бол агуулж идэг. За эдгээр нь бол бид бүхний хотоод гизэг одоо цэвэрлэх үйлийг бол сайн үзүүлж байгаа. За мөн одоо хотоодыг хамгаалах сас тавах гэж байж байгаа. Үүнийг бол илүү сайн одоо дэмжиж өгч идэг. За гидсний одоо эсийн нөхөн төлчдийг илүү сайн дэмжиж өгөх, за мөн элгийг хамгаалах, за элгийг хоргуулж үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгч идэг. За мөн бодисын солилцоог илүү сайн дэмжих, за эсийг гэмтгээс хамгаалж өгөх, за өгшрөлтийг одоо удаашруулах, за мөн одоо тархлаа дэмжих зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм аа. За бид нар одоо шүд цоорлоос бас сэргийлэх үүднээс одоо аяг долоох талаар бас ярьдаг те эмийн үнээр чинь бидний баг хахад бантан байлгүй наалт цэгтэй цутангууд шүү дээ бантан байж гэн, за тэгээд тараг байж гэн, тэгээд аягаа ингээд гүц долоо гэдэг. Тэнгүүд бид нар
аяг нь ингээд цэвэрлэхэд амархан болгоод байгаа юм шиг санагдаж байгаа бол энэ цаагаараа бас хоолоо өвдөхөөс сэргийлж байгаа шүү гаа. Дээрээс нь шүүс үйлсэлд нөлөөлж байгаа шүү гаа. Таны хувьд одоо хүүхдэд ч юм уу аяг долоох ч гэдэг юм ийм аргуудыг хэрэглүүлдэг вэ? Энэ юу н хэр ач холбогдолтой юм бэ яг энэ бодит энэ талын чиглэлийн хүний хувьд хэлэхэд. Одоо аман дотроос ганц түлхдэг зүйл маань хил байгаа. Хил маань тагнаан дээр зөв залгилттай байх юм бол ямар ч оншоор ирүүнэ гаж үүсэхгүй. Тэгтэл дээжүүдийг түлхэж ингэж түлхэж залгаад ах юм бол орсгой болно. Дээдл доотлохгүй түлхээд байвал хам орсгой болно. Доотлын шүдэ түлхээд ах юм бол шами болно. Гэх мэтлэнгээр ингэж асуудал үүсдэг. Тэгэхээр одоо хил маань яг яад юм гэхээр доошоогоо хойд ястайгаа арагшаага бас залгуурын болчин суур ястайгаа холбогддог гэх мэтлэнгээр тал тийшээ зүгдсэн байгаад байгаа. Тэгэнгүүт одоо хүний хилний үзүүрийн хэсэг маань бол угаасаа хөгжихөөс аргагүй үзүүрийн хэсэг хөгжихгүй байгаа шалтгаан нь ерөөсө хилний хөвчч гэдэг юм уу те богино ч гэдэг юм асуудал тэрийг бол амархан шийдчих болно. Харин хилний дунд болоод угын булчин хөгжүүлэхийн тулд ерөөсө хилийг гаргахаас өөр аргагүй болчихдог. Яг бол өөр энэ байгаа хойд ясан дээр бэлгчээд ингээ бүр араасаа ингээ суучаад тэгээ арагшаагаа шууд хил чин залгуурын булчин бол явчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг ингээ хөгжүүлэхийн тулд хилээ гаргаж гэдэг ч юм уу те одоо тэр бид нар чинь хөмөлөл те манай ардын сайхан юмнууд байна. Үд цэвэрнцсэн хиллэг мэтлэнгээр тэр хилээл ерөөсө фитнесжүүлэх нь хамгийн чухал байгаа. Тэгжээж тухайн хүний одоо нэм бактери хамгийн анхны тэр тархлын байраар орчныг бүрдүүлж өгнө. Хил булчин тэнцвэртэй ээж шүүлс гэх мэтлэнгээр тэгээ цаашаа системийн асуудал нь зүгээр болно. Тэгэхээр ерөөсө аяг долоох бол маш чухал зүйл. Энэ бол шүдний амны хөндий эрүүл ахуйг сахад бас нэг чухал зүйл байгаа юм байна. Тийм. Мэдээж булчин агшихаар голдно. Шүүсний булчиргаа шүүс сайн ялгарна. Тэгээ шүүс сайн ялгарахаар одоо тэр хамгийн анхдагч одоо бид ёоны солилцоо задрлууд сайн явагдана ч гэх юм уу те. Иймэрхүү асуудал. За шүд угаалтын талаар бас асууя. Шүдээ угаадаг уу гэхээр угаадаг гэдэг хүмүүс те. Тэгээд яагаад цороод байгаа юм бэ гэдгийг өөрөө ойлгохгүй байгаа. Шүдийг тэгвэл угаахад ерөөхдөө нэг юм одоо минут гэж байна уу? Угаах гэхээр маш хурдан ингээл надад ч тийм үед байсан л да. Угааж байгаа нэртээ өөрийгөө хуурал байгаа юм шиг юм л да. Тэгэл амар ядарсан жоохон яарад ч гэдэг юм уу. Айгүй хурдан угаагаал гар авчдаг гэсэн үед бол байсан. Тэгээ сүүлийн үед ер нь шүдний талаар ер нь шүд их чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосноос хойш нэлээд цаг гаргадаг болсон. Тэгвэл шүд угаахад тодорхой хэмжээний тийм одоо минут гэж байгаа юу? Ер нь бол угаахтаа техникийн хувьд бол бид нэр яаж угаах хэрэгтэй юм бэ? Мэдээж угаах нь чухал байна. Гэхдээ чанартай зөв техникээр угаах нь чухал шүү дээ. Энэ талаар хэлж өгөөч. Ерөөсөө угаах гэдэг маань тэр ингээд шүд ээж байгаа тойроод нэлэнхүүд нь бактери байж байгаа. Тэр бактерийг яаж арилгах вэ гэдгээ л сайн бодох хэрэгтэй. За ингээд гаднах нүрийн хэсгийг нь бол одоо ингээд угаачлаа тий. Угаахтаа ихэнх хүмүүс ингээд шувтарч угаагаад байдаг. Ингээд шувтарч угаахаар тухайн хэсгийн маань одоо энэ хоёр талын хэсэг ч гэдэм үү тий. Тэгээд дээрс нь шувтарч угаахаар энэ буйл маань өртөөд идэг. Гэт механикаар үрэлт болоод идэг. Тэгэхээр энэ буруу юм аа. Тэгээд дээрс нь паалан гэж хүний хамгийн хатуу идэг. Тэгтэл тэрийг нь бүр ингээд цаашаа орон гартал нь ингээд угаацсан. Байнгын шударч угаасаар байгаа. Тэрнээсээ болоод шүд нь мэдрэгчсэн ч гэдэм үү. Тэн чинь лом тогтохгүй ч гэдэм үү. Асуудал дүүсэт эхэлдэг. Тэнгүүд ерөөсөө эргүүлэх хөдөлгөөнөөр эсвэл шүүрдэх хөдөлгөөнөөр угаа гэдэг ингээд сойтогдчихээн л гэж бодох хэрэгтэй юм ингээд. Тэгээд сойтогдоод ерөөсөө бүгдийг ингээд сайхан хого хамаад авчлаа. Одоо тэнгүүд завсраа яах вэ? Завсраа сойд том зайтай бол завсрын сойдоор хэрэгэл. Хэрвээ бага шиг зайтай бол утас хэрэгэл. Утас сайн хэрэглэх юм бол ерөөсөө зай гаргахгүй. Тэр зай гаргаад байгаа зүйл нь ерөөсөө л тэр өнгөр байсан байна. Анханасаа тэнд үргэлжлэлийн процесс болцсон байсан байна. Тэгээд өнгөрийн авангууд эрүүл буйл ясан дээрээ суугдаад эрэнгүүд зай өсчээд байгаа байхгүй. Тэрнээс бол тэр утаснаас болоод байгаа юм биш. Тийм чигчлүүр бол зай үүсгэх боломжтой. Чигчлүүр бол ерөөсөө механикаар ингээ юм чихээд байгаа учраас шүд маань ингээ хоорондоо салаад ч гэдэг юм уу те. Тэгээд зай гаргах боломжтой. Тэгэхээр шүдний утас бол тийм байхгүй. Аль болох сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хугацаа хэр удах нь тухайн хүнээс шалтгаална. Ерөөсөө тойрсон бүх өнгөрийг л ямар ч хамаагүй аргаар ч гэдэг юм уу те арилгах хэрэгтэй. Ерөнхийдөө бол яг юм хаж хөндлөн ингэж угаахгүй юм шүү дээ. Тийм. Эргүүлэх юм ч юм эргүүлэх хөдөлгөөн тийм. Энэ маягаар бол угаах юм байна. Араа шүд, үүдэн шүдэн бүгдээр адилхан гэж угаах уу те. Тийм. Ерөөсөө л гэлж хөдөлгөөн. За, аль болох энд нэг бохир зүйл байгаа юм байна. Тэрийг авъя, цэвэрлэе гэдэг үүднээс л шүдний утас хэрэглэх нь заа ер нь зайлшгүй шаардлагатай. Тийм. Тэгжээж л яг завсар хоорондын зайг нь цэвэрлэхэд тэрнээс өөр одоо сойд бол багтахгүй орохгүй.
За тэгэхээр шүд угаалтан дээр бид нэр ер нь зөвхөн шүдний сойцтой биш. За яг хуу ажил дээрээ ч юм уу өдөр ч юм уу ингээд сойц авч явж байгаад хоол идчихэд нэг 0 ороод хүн шүдээ угаахад бол нэг цаг орохгүй шүү дээ. Нэг бицгаа ордог шиг шүдээ ухаачих юм байна. Гэхдээ яг хуу шүдний утас муц байн хэрэглээд авах жоох хэцүү байх л та. Бүх зүйлээ оройн л маш сайн эргэлжүүл зүгээр юм байна шүү дээ. Түүнээс өдөр бол тодорхой хэмжээнд тэр бохирдлыг илүү сайн цэвэрлэх үднээс ер нь өдөр тэд удаа шүд угаана гэдэг юм тийм тоо байхгүй. Ер нь хоол идсний дараа л угаах. Тийм хоол идсний дараа болгон. Тийм дагаа нөгөө нэг үлдэгдлүүдэд арилгах. Гэхдээ миний хувьд бол шүний угаалт бол хамгийн чухал. Шүн дээр маш сайн тулж ажиллах хэрэгтэй. Цэвэрхэн болчоод гадаадууд чи ингэдэг штэ нөгөө гэртээ ирч манай монголчууд өглөөс ирээд усанд ороод явдаг бол гадаадууд орой ирээд усанд ороод унтдаг штэ тийм соёлыг л одоо сурах хэрэгтэй. Цэвэрхэн болчоод унтах хэрэгтэй. За оройны угаалтан дээр өдөржин ядарсан юм чин за гэд нэг юм хөнхөн л хандаад байгаа. Тэр нь маасаар ангид амны хүнд ирүүл ах уу муу байгааг нь бас нэг шалтгаан байна тий. Тэгэхээр баг орой шүдээ илүү сайн ууя гэдэг баг аян хийж мэрэн биш үү? Одоо орой юм үздэг шүү дээ. Үдчих яхтаа угааж болно шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр ерөөсөө айгүй сайн контролд удаа. Янз яаж ямар ньютон холбомоор тэрийг туршлуулахын тулд гоё юмтай холб гэдэг шүү дээ. Тэгээд одоо за орой шүдээ уухгүй унтчихвал та хэвээр өөртөө маш буруу зүйлийг хийж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. За шүдний сойзны сонголтыг бас асуумаар байна. Шүдний сойзн дээр би сая сүүлд яг хотгоныхоо шүдний эмчрүүл би ороод байгаа л да. Бас ойрхон нэг бодлоо бас зүгээр юм шиг. Тэгээ бас гайгүй эмчнэр байгаа учраас холтгоор бас ингээд жоохон хугацаа нь холдоод эсвэл утлаа болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ойрхон газараа би бас очиод байгаа. Тэгэхээр шүдний сойзн дээр болохоор нэг бол зөөлөн байх шиг байна, нэг бол хатуу байх шиг байна. Энийг ямар үеүдэд нь хэрэглэх юм? Ер нь ямар шүдний сойз сонгох чухал юм бэ? Ер нь хүмүүс маань энэ дээр их би өөрийнхөө үзэл бодлыг л бас ярив. Зөөлөн үстэй сойзыг ер нь бодлоосоо арчаад тайчих. Зөөлөн үстэй сойз бол өнгөрийг сайн авч чадахгүй. Ерөөсөө дунд зөөлөн үстэй сойзыг ашигладаг хүн байна. Гэхдээ 105%. Ерөөсөө л шүдэн санжигдах гал унах гал үгүй тийм хүнч бараг л зөөлөн үстэйгээ бараг л хэрэглэхгүй дээ. Тэгэхээр ерөөсөө тэр өнгөрийг зөөлөн ингээд илээд ах уу тэнд байгаа юм гой сойтогдож ах уу мэдээж медиум. Тэгэхээр ерөөсөө зөөлөн үстэй сойд сонгох юм болох хэрэгтэй. Тэрийг эмчил за та зөөлөн үсийг хэрэглэе шүү гэсэн хүмүүс өөрөө мэдээд зөвлөчнө. Тийм хүмүүс л хэрэглэн. Тэрнээс дур мэдэж өөрөө дандаа медиум хэрэглэнэ. Тэгээ аль болох шүдний сойд нь жижигхэн толгойтой байв сайн. Одоо Европуудын сойдуудыг харахад нэлээд том толгойтой. Тэд нар ингээд том бүдүүн баарг гэд бид нар угааж чаддаг. Урт үстэй ч гэдэм үү те. Шүдийг эмчилд үзүүлэхдээ ямар давтамжтай бид нар үзүүлэх хэрэгтэй юм бэ? Одоо жишээлбэл та хэлж өгөөч жоох асуудалтай юм уу эсвэл ингээд нэг юм хүмүүс байж болох бах ойр ойрхон асуудал үүсчдэг те. Нэг бол харцангуй гайгүй хүмүүсийн хоёр давтамж байж магадгүй. Тэгвэл тэр хүмүүс дээр ер нь шүдний эмчтэр ийм хугацаануудад ингээд очиод байвал эсвэл бүр яаралтай очих шалтгаан бас байж магадгүй шүү дээ. Яаралтай очих шалтгаан ч одоо ингээд нэвчээс буглаа тий. Тэр хүний ясны үргэлжлэл бол маш хүнд катетер тавьж тийм даа үргэлжлэлийн байр. Тэгэхээр бодор болохоор дээд чатлын ихнэлхээс нэгдүгээр имлэг гэх мэтлэнгээр тэдний хүндүүдийг бол авдаг. Тэд нар бол яаралтай. Нэггүй л бол тэр хүн ч одоо сэвс болдго юм уу тий. Асуудал үүсээд эрүүгээ тарилдаг ч юм асуудлууд маш үүсдэг. Тэр чинь яг үнэндээ бүр ингээ хавд дарцсан шийд тэмдэг нь хилээл байгаа үрсэл гараалгаа өглөө болгон өмхөрөөл байгаа тэрийг ингээд ерөөсөө үл тооцсон. Тэгээ бүр тийм болгочоод ирчээд асуудал үүсгээд идэг тэгчих ч юм уу те. Бид нар аврахын төлөө эмч хүн чинь аврахын төлөө эмчилгээ хийхин төлөө яа нэг эмчилгээ гингүүд наа чин ямар сул талтай вэ гэдэг ч юм уу те. Сонин нэмэрэд идэг. Эмчилгээ гэдэг бол таныг хамгийн зөв орчинд одоо хамгийн сайн байлгахын тулд хийж байгаа гэдэг ч юм. Манай шүдний салбар бол хилээлэдэг. Хүндээ бол шинж тэмдэг гараал гэдэг амны эвгүй үнэртэй лээдэг. Шүдэн өвдөөлэдэг. Ингээл амьсгалах төдөд янгинаад гэдэг ч тийм үү хилж ирдэг. Тийг тоолондоо л ингээл очиулаад байх хэвээр. Эмчлүүлээд арга хэмжээг янзлуулаад авах хэрэгтэй. Тэр юмнуудаа үл тоосноос болоод асуудал хүндэрдэг. Тэгэхээр яг давтамж нь хүүхдүүд дээр яригдах баг. Хүүхдүүд яг өөрийгөө хилж мэдгүй шүү дээ. Тэгэхээр ээжүүд маань хүүхдүүдээ яг тэр давтамжаараа одоо эмчмнөр нь өөрсдөө хэлдэг. За танаа хүүхэд нэг амны үндий гайгүй мэн. Ингээд ирээрээ тэдэн хугацаатай ирээрээ танаа хүүхэд жоохон ойрхон ирээрээ ч гэх юм уу те. Эмчнэр маань өөрсдөө ингээд талдаг. Манай Монголын шүдний эмчнэр гадаадын эмчнэрийг бодвол тийм үндий хосон биш.
айгүй тийм сэтгэлээсээ бүр ингээд сэтгэлээсээ тулдаа загинж авах үү те. Яхаараа ингээд ээжийг нь загинсан ч хийж байгаа шиг те. Европ хөвчнөр тийм байхгүй штэ. Манай Азууд их тийм илгэмсэг дотно, найрсаг ч гэдэг юм уу те. Бас ширүүн дотноогааг л илэрхийлэх гэж би боддог. Эмчээсээ сайн, эмчтэйгээ сайн контактлаарай л гэж ер нь бол хэлмээр. Аха. За тэгээд би Prudent дээр бас очиж үйлчлэгээ авч байгаа. Тэгэхэд бол хоёулаа танилцчихсэн те. Тэгээд тэн дээр хоёулаас гоё сэдвүүдийн талаар хүмүүс ярилцсан. Зарим хүмүүс бол Нора эмч байна гэж таньж байгаа. Би бас нэг зүйл дээр тэрийг бас хүмүүс жоохон мэддэж авал зүгээр юм шиг санагдсан л та. Над дээр гэрсэн кейс шүү дээ тохиолдол. Бөөл юу тагнан дээр одоо тий бондгор зүйл үүсээд тэгээ тэрийг мэдээж би ч яг одоо яг шүдний салбарын хүн биш болохоор тэрийг зүгээр нэг хавдсан юм шиг санагдаад яваад байсан шүү дээ. Тэгж явж байгаа сүүлдээ тэрийг нэг чих хамар бол амжилт өвчсөн үзүүлсэн чинь наа чин шүдний талын эрүүн нүдний талын боловчлаа гэдэг. Тэгээ би яг согн харахад нэг зэмлэгт ажиллаж байхдаа тийч нэг эмчтэй үзүүлээд тэгээд буглаа гэдгийг мэдсэн л дээ. Тэгээ миний бүр 10 жил байхдаа шүдээ эмчлүүлж байсан. Тэгсэн чи тэн дээр болохоор тийм тохиол яг би бэж болох уу гэдгийг л асуумаар байгаа юм л да. Тэр одоо сувгийн эмчилгээ хийж агаад тэн тодорхой хэмжээний одоо үлдэц шийдэх юм уу тийм зүйл нэгдүгürt үлдээсэн байж болох уу эсвэл миний дархлаа тогтолцоотой холбоотой тийм дахиад шинээр зүгээр тийм буглаа үүсгэх шалтгаан бас байж болох юм болоо гэдгийг л мэдмээр. Энэ болохоор энийг анхны мэдээллийг мэдээж бас бакалавраас мундаг багш нараас авч ирсэн. Гэхдээ илүү тийм практик клиник дээр манай Индранилд үн төгсгээд манай зөвлөх эмч байдаг. Манай Индранил 8 салбартай ажиллаж байна. Тэнд дундаас хамгийн том эмч зөвлөх эмч маань гэж байдаг. Тийм үн төгс гэж манай эмч байдаг. Мис заслын эмч. За тэр эмч маань анх надад энийг харааноороо ингээд шүдний гаралтай ингээд гамрит ингээд юм болцсон байна. CBCT авлаа. Дотор нь ингээд синус дотор нь ингээд ургацсан. Тэгээ хамрын хагалгаанд тавтан ордог. Авсан ч ургаад идэг. Шалтгаан нь энэ байсан байна хардаа. Одоо би энэ шүдийг авахаас өөр аргагүй. Аавна. Энэ хүн одоо поликул нь үүссэн байгаа. Энэ поликулаа дахиад хамрын хагалгаанд орно. Тэгээд дараа нь тэнцээ яс нөхдөг юм уу, буйл нөхдөг юм уу те. Тэгээд имплант ч гэдэг юм эсвэл аавдуу шүтлбэр хийн гэдэг ч юм уу. Тэр хүндээ харамсалтай гэхдээ тиймэрхүү асуудал үүсдэг. Тэгээд тэр нь одоо яаж яана гэхээр шүдний гаралтай байна гэдэг нь тухайн хүний шүд маань маш удаан сар өрөвсцэн дээшээгээ маш хамрын хөндлөгөө ортлоо өрөвслөнд амжирсан. Бид нар шүдний эмчнэр шүдэн доторх юмнуудаа ингээд цэвэрлээд аль болох наага бүх нэм бактерийг тэр шүдээ нээж хагаад гаргахыг хичээн. Гэхдээ маш жижигхэн 3 суугч гэдэг юм уу тий 2 суугаар гаргаж байгаа. Тэгээ бид нар чадах бүхнээ хийгээл аль болох за 3 сарын дээр ирээрээ сарын дараа ирээ им хийгээд удаан хоногоор явуулдаг ч юм уу тий. Хичнээн тэгсэн ч гэсэн бүр цаашаа хамрын хөндлөгөө явцсан зүйлийг бүр тэгж ухад цэвэрлэнэ гэдэг бол бас хэцүү. Тэгэхээр тэр сувгийн эмчилгээ сувгийн одоо тэр өрөвсөл бактери хэр удаан тэр хүнтэй хамт явсан хаа хүртэл тархсныг бол бид нар зүгээр л яг үнэхээр рентген зураг аваад харж байгаа тэрнээс бол ИТ-ийн шинжилгээ хийгээг байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ерөөсөө ариун багжаараа нөгөө сувгийн эмчилгээгээ хийгээд тэнд байгаа ялзарлыг нэлэнгүүдийн бараг 95-98% нь арилгана. Цаашаага дамжирсныг бол бид нар бол сайн хэлж мэдэхгүй. Тэгээд мэдээж эмчилгээгээ хийх ёстой зүйлээ эмчилгээгээ хийсэн ч гэсэн тэр нь хамрын цаашаа дамжсан байх юм бол тэр шүдийг авахаас өөр аргагүй болно л гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд шүдний гаралтайгаар шүдний эмч буруутай ч юм шиг бас тиймэрхүү өнгөөс ажиглагддаг. Тэр бол үгүй маа. Бид нар яг хийх ёстой маа хийгээд байгаа. Тэгтэл таны тэр шүд чинь хэр удаан цаашаа дамжирсныг бид нар хэлж мэдэхгүй. Бид нар ихэнх зүйлүүдийг цэвэрлэж аргаж сайхан цэвэрхэн болгосныхаа ар дээр бол бүгэлж байгаа. Тэгтэл цаана үлдсэн юмыг чинь бүр хамар руугаа орсон биз дээ. Тэгэхээр тиймэрхүү болцсон тохиолдолд хичнээн одоо ингээд сайхан эмчилгээ болсон ч гэсэн авдах тохиолдол байдаг. Тэвчээж нөгөө хамрын ургацал гамрит тэр чинь байхгүй бол. Тэгээд дархлаатай бас холбоотой өрсөлдөд үүсч болох уу тэр нь? Тийм дархлаа маань хамгаалж цагаас очиж очиж өрсөлд үүснэ тэгэхээр бас л хамааралтай. Би тэн дээр тэгж утсан л да ер нь ямар нэгэн байдал шинж тэмдэг харьцангуй бага үед юм л тийч айгу удаан л үүссэн юм шиг байгаа. Одоо жишээ миний тохиолдол хувьтай. Бараг сувгийн эмчилгээ хийлгэсэн байсан. Сувгийн эмчилгээ хийлгээд одоо бол асуудал явж байна л да. Гэхдээ энийг миний бодлоор шүдний асуудал ямар нэгэн байдлаар лом хийлгэжсэн сувгийн эмчилгээ хийлгэжсэн бол тодорхой хэмжээнд бас нэг юмыг яаж мэдхүүгээд нэг шүдний дэлгэмэл зургийг авахулчул зүгээр юм шиг байлээ. Тэн дээр бол зүгээр
шууд харагдчихлаа шүү дээ. Юу болоод байгаа. Бүтцийн том аяах шиг л таа ингээ бүтцийн том алдаг ингээл бүтцийн л хараад байна уу гэхээс ш дотор нь яг юу болоод байгаа мэдгүй бид нэр рентгенээр ясыг л харж байгаа. Ясны нэгтэршил тэнд бас зүйлээд ингээд нэгтэршлийн байдлаар нь л харж байгаа. Тэгэхээр яг яав болоод байгааг бас сайн мэдгүй. Тэгэхээр бид нар бас рентген зураг байгаа нь сайн хэрэг харж ин чадж ин. Тэгээд рентген зургаар үзлээ үргэлжлэх байхгүй болголоо омдлоо гэсэн хэдий ч гэсэндээ тэр шүү цаашаа бас явах боломжтой. Хэр цаашаа токсин явсныг бол бид нар мэдгүй. Тэгэхээр бид нар бол шүдэн доторхоо цэвэрлээд ямар шүднээсээ гараа яс руу н ороод цэвэрлээд хэлтэнэ тийм байж болохгүй. Тэгэхээр ингээл цэвэрлээл тэнгүүд одоо гайгууд харахалттай юм бол тань шиг ингээ сайхан цэвэрлэгдээд ингээ сайхан юмжтэй баярлалаа сайхан харилцаатай явна. Харин цаашаага бүр ингээ удцсан ингээ бид нар чад бүхнээ хийгсэн ч гэсэндээ асуудал гарахыг бас үгүйсэхгүй. Тиймэрхүү тохиолдол олон байдаг бас гомдоодог юмчнараа. Ер нь тэгээд яг шүдний асуудалтай хүмүүсээ шүдний эмчтэр очиж байгаарэ. Энэс болоод шийдвэхгүй бол одоо тийм буглаанаас болоод нас барах тохиолдол бас байдаг юм байл шүү дээ. Эмчилгээ аваад. Ясны айлсны өрөвсөл болоод нас орчиж байгаа байхгүй. Тэр тэгэхээр маш удаан төвчж явсан гэсэн. Ихэвчлэн хөдөө нутгийн маань хөрх юм дээ. Зөв байсан л бах тий. Байсан. Байгаал тэр нэг хүчтэй биш. Төвчээл явуулсан, аргалал явуулсан. Тэгээ сүүл рүүгээ дархлаанд бурхан эвдэст өрөвсөл нь маш хүндрээд бүр ясны арьсал руугаа ороод тэгээд мэдээж тус руу ороод ингэ явж байгаа. Аюултай. Тийм, ерөөсөө шүдэн дээр бол маш хянуур бөгөөд болгоомжтой хамгийн сайн бүхнийг хэрэглэх ёстой. Манай сайн анзаарах юм бол Монголд нэг ч хятад юм байхгүй. Дандаа Япон, Англи, Герман бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Энэ болгон доллар, еврогоор яригддаг. Одоо лом хэрэглэж байгаа зүйлүүд юм шүү дээ. Тийм. Бид нар бол нэг ч удаа тэгж хятадаас оруулж ирсэн юм бол би харж үзээгүй. Тэгтэл одоо жишээ нь бүгд л мэдж байгаа гадаадд ломтуулах хэдэн доллар үлээ. Шүд авах хэдэн доллар үлээ. Монголд хийдий. Тэгээд энэ одоо монголчууд 40,000 шиг л ойлгосон шүү дээ. Үгүй 40 би бас тэр 40 дээр бас дээр бол нэг тийм мэдээлэл явуулсан тий. Тийм 40,000-аар шүд ломдож гэхээр би бас эргэлзэж шүд авсан шүд авах. Шүд авч болох юм. Тийм тэр эмч өөрийгөө үнэлэхгүй байна. Тэр эмч зүгээр л материалынхаа ямиг авсан байна. Байгууллага хохироож ин гэсэн үг. Тэгтэл тэр байгууллага дээр чинь байрны түрээс ресепшн, угтагч, цэвэрлэгч тэр ариун байдлыг хадгалах хүмүүсийн үнэлэхгүй байх гэсэн үг тэр эмч. Ерөөсөө эмч өөрийгөө үнэлээд болтгүй бусдаагаа бас үнэлэх хэрэгтэй. Бид тэр ганц материалын мөнгөийг авлаа гэд тэр хүн сайн сэтгэл гаргаад байгаа юм биш бусдаа яг үндэ хор гүнэл би энэ дээр бас үнэтэй байх хэрэгтэй, чанартай байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар хямдхан байх ёсгүй. Яг зүт тий. Би бол тэрэн дээр ингэ зогсдог. Яг наадах чинь л би хэлмээр санагдаад байгаа. Шүд бол угаасаа ахиж иргэн нөхөн төлчихгүй учраас шүдний эрүүл мэндийг бид маш анхаарах ёстой. Энэ хин нэгний зүйл биш байхгүй юу? Төрд ч юм уу сайдад гомдох зүйл биш байхгүй юу? Тэ. Энэ хувь хүний миний асуудал миний шүд штэ. Түүнээс тэр сайдаас болоо миний шүд өвдчлөө. Одоо ийм байна гэдэг ч юм уу. Ийм зүйл бол ярмааргүй байгаа тэ. Би бол шүдний салбарын асуудал чанартай байхыг хүсдэг. Тэрийгээ дагаад үнэтэй байгаасаа шийдэж боддог. Нэг шүд имжлэхэд яах вэ? Нэлийн үнэтэй байгааг хүн мэдээд авав. Халаас руу н ороод шүү дээ. Тэгвэл би оройлгож шүдээ уух хэрэгтэй юм байна. Угаахад арчлахад сойцол ямар ч хүнд олдсон шүү дээ. Энд чинь хямдхан тий. Угаачаад л бүх юм болно. Харин тий. Тэгэнгүүт ингээд бүх зүйл ингээд өөр дээрээ ял юм шиг хүлээж авангуудаа миний шүд өвдчихэнгүүд одоо сайдаас болоод даатгалаас болоод одоо би ингээд зовж ин гэж ярьдаг бол үнэхээр харамсалтай зүйл ярьж байгаа. Жишээлбэл би энэ нэг зүйлийг бас жишээ болгож ярмаар байгаа. Магадгүй фитнесийн ирэх надад хий нэг үнэгүй хүчлөө. Тэгвэл би үнэгүй гэдэг утгаараа сард үсрээл нэг 4-5 л удаа очино. Үнэгүй юм чи. Харин үнэтэй би тэнд 5-600 сая төгрөг төлсөн бол би тэндээс бараг нэг сарын бараг хагастай бол очих байх, 2 хоноод нэг очих байх. Яг энэ шиг л байхгүй. Тэгэхээр яг шүдний салбар дээр би бол тодорхой хэмжээний үнэтэй байгаасаа, чанартай байгаасаа, хүмүүсийнхээ ажил хөдөлмөрийг үнэлдэг байгаасаа гэж бодсон. Ер нь сүүлийн үед очихоор энэ нэлээд чанартай болсон зүйлүүд бол надад нэлээд ажиглагдсан. Одоо доллар ихсээд өмнө нь бол 2500 л шүү дээ. Одоо 3500-600 болсон уу? Тэрийг дагаад өсөөд шүү дээ. Бид нар яг өндөө европчууд чинь тийм үнэтэй ч гэсэндээ бид нар хямдхан материал авч байгаа шүү дээ. Тэгээ бид нар ингээд тээвэр мэвэр те ингээд маш олон шингэж байгаа гэсэн ч бид нар барих гэж маш их хичээж байгаа. Манай шүдний салбарын эмчнэр бол үнэхээр хүмүүнлэг хүмүүс гэж би боддог. Бараг л материалын мөнгөөр л ингээд өөртөө тэгэл ихэнх хэмнэлүүд бас хаагдчих шүү дээ. Бас хэцүү л аа. Тэгээ бид нар яг нэг баяжаад байгаа юм шиг яригдал идэлтэй. Тэгээ би одоо юу ярих вэ? За бид хоёр сая ерөнхийдөө шүдний асуудлуудын талаар одоо яриад шүд арчилгаараа яриад явж байна. За одоо болохоор
маш товч бөгөөд тодорхойгоор бид тэр шүдний гажигын талаар бас ярив. Ягаад гэвэл гажиг цэцлийн хэмж бид хүн өрцөн байгаа учраас тэгээ гажиг цэцлээ сүүлийн үед маш их ажиглагдаж байгаа гэж та өөр хэлсэн. Баг хүн болгонд одоо надад ч гэсэн үзүүл аягүй л тодорхой хэмжээний гажиг байгалах. Тэгвэл шүдний гажиг цэцлийн хэмж яг юу хийж чадах юм бэ гэдгийг асуу. Шүдний гажиг цэцлийн хэмж одоо тухайн хүний симметри, тэгш шим хөөрхөн болгоно л гэсэн үг. Ер нь хөөрхөн гэдэг маань тэгш шимтэй л гэсэн үг. Тэгэхээр тийхийн тулд одоо яг яах ёстой юм? Тэгш ясын сайхан хөгжүүлэх ёстой. Ясан хөгжиж шүдэн гарах зайтай болно, талбайтай болно. Тэгжээж талбай гараад шүдэн гараад ирсний дараа тэрийг тэгшлэн ч гэдэм үү те. Эхлээд ястай нь хамтан. Тэнгүүд яс юун дээр яагаад гадуурн тойроо булчин байж байгаа те. Фасиа хайс байж байгаа, арьс байж байгаа. Тэр болгоныг нь бас менежмент бүх юмыг контролдох ёстой болж таарна. Хэрвээ танай хүүхэд 0-5 настай бол гажиг цэцлийн хэмж дасгалал зааж өгнө. Сүүн шүд болгон хоорондоо 1 мм-ийн зайтай байх ёстой. Тэр хөгжлийн зай гэж явдаг. Тэрийг эцэг эхнэр болгон хүүхдээ хаамын ангаалгаал харчиж болно. Хэрвээ тэр зай тавигдаагүй сүүн шүд нь бүр жижигхэн байвал сүүн шүднээс 2 дахин том хэмжээтэй байнгын шүд гарах ямар ч тийм яс талбай хөгжөөгүй гэсэн үг. Тэгэхээр асуудал үүсэл эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр та хэд маань бас ямар ч зайгүй байвал бас асуудал үүснэ гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бид нар 0-5 настай хүүхдүүдээр ерөөсөө маш энгийн 2 дасгал зааж өгөөл нөгөө хилний дасгал. Тэгээд дээрэс нь биеийн дасгал зааж өгдөг. Одоо аль болох гар дээр явуулаад сүүлийн үеийн цэцэрлэгүүд чинь гар дээр явуулаад байгаа шүү дээ. Би бүх цэцэрлэгүүдийг гар дээр нь явуул сураасаа гэж хүсэж байгаа. Гар дээр нь алхуулдаг хөлдөг. Тэг хөлөө өргөд. Тэг. Тэр маань яагаад байгаа юм бэ гэхээр дээд мөчтөн булчин ч гэдэг юм уу толгой хүзүүний булчин тэрийг маш сайн ажиллаад. Тийм хүүхэд гэлжиг болохгүй. Тийм хүүхэд одоо тийм орсгой нуруундаа бүхтэр квазимодо болохгүй. Тийм хүүхэд тархины тусан хэмжээнд дутагдлалд ороод стресстэй дорилоод байхгүй, тийм хүүхэд орой хөлрөөд байхгүй, эрчим дутагдлалд ороод байхгүй, цусны өвтгөрөөд байхгүй гэх мэтлэнгээр маш идэвхтэй сайхан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон ерөөсө гар дээр явж сураасай. Эхлээд бол гар дээр явж сурахгүй. Яагаад гэхээр тэнцвэрээ олж чадахгүй. Яагаад гэнэ гэхээр дандаа баруун гар талаараа юм идээд энэ баруун гар талаараа юм хийгээд энэ үрээд энэ. Тэгэхээр баруун талын булчин сайн зүүн талын булчин тэнцвэр алдаг. Тэгэхээр тэнцвэрээ олж чадахгүй. Алхах нь гэж бүр худлаа. Тэгэхээр эхлээд ханан дээрээ зогсож ингэж тэнцвэрээ олсныхаа дараа хоёр талын булчин зэрэг хөгжөөд ирэхээр явна. Яг хөө зарим хүмүүс хүн болгон тэг шимтэй байх албагүй одоо янз янз байдаг гэж ярьдаг. Тэр буруу юм. Одоо жишээ нь одоо хамирчдыг харах юм бол тэг шимтэй одоо жишээ нь бүжигчин ч гэдэм үү те одоо Blackpink-ийн Lisa-ч гэдэм үү те ингээд харахаар чинь одоо тэг шимтэй байдаг те. Тийм хүмүүс олон байдаг. Тийм хүмүүс хөөрхөн байдаг. Тэнцвэр нь алдагдсан байна гэдэг чинь тэр хүн ерөөсөө хөдөлгөөний дутагдалд орсон байна. Уртлын булчин, нурууны булчин хоёр чинь тэнцүү хүчтэй байх хэрэгтэй. Тэгтэл тэр хүн нурууны булчингаа сайжруулах юм уртлын булчингаа л хөгжүүлсээр хагаад бүгдөр болчлоо. Тархины сан уур цагтагчлаа, толгой талж өдлөө. Тэ? Одоо тэр цэх байгаа хүний гүрээний арт дээр яаж дээшээ цус очих уу те? Ингээд атералтаа суудсан байгаа хүний гүрээний арт дээр яаж ингэж шилжиж явах уу те? Тэнд очих тусан хэмжээний пүүс, даралт тэр болгон шал ондоо. Тэгэл хүмүүсийн одоо царай мотой царайлаг би энэ өвчмжтэй өвчмжгүй дархлаа султай суулгүй харшилгүй гэдэг асуудал үүсэж эхэлнэ. Тэгэхээр ерөөсөө булчин контролд нь ясыг контролд нь бүх юм яг контролд бүх юм цаашаа контролдж байгаа зүйлийг бол ерөөсөө гажиг цэцлийн хэмжээ гэдэг. Гэхдээ тэр нь болохоор бүх эрүүл шүдтэй хүүхдтэй л ажиллана. Эрүүл шүдийг эрүүл ясан дээр нь хөдөлгөн, эрүүл шүдтэй хүүхдийг эрүүл ясын өсгөн гэх мэтлэнгээр асуудлыг шийднэ. Тэгэхээр хамгийн сүүлд нь бид нар тэр очиод идэг талтай. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр 0-5 настай хүүхд дасгал хийгээд засарчлаа. Шүд болгон завсар 1 мм-ийн зайн гараад ирлээ эцэгч өөрөө хянлаа боллоо. Тэгтэл одоо байнгын шүдлээд эхэлсэн хүүхдүүд дээр яах вэ? Тэгэд угаасаа юугаа араас үүдэр шүдэн шүдлээд байнгын шүдэрээ том шүдэн гараад ирлээ. Ингээд өөрчлөлт одоо ингээд гажигтай болчлоо мэдээж багтахгүй. Тэгтэл одоо тийм байгаа хүүхдүүдээр бушуу янзлах хэрэгцээ гараад байгаа болохоор бид нар аппарат орж байгаа. Аппарат болохоор миний зүгээс бол авагддаг хослуулсан юм цогц имчилгээ хийдэг. Би бол хүүхдийг цогцоор нь дуусгана гэд ерөөсө цогц имчилгээ санал болгодог. Зарим эмчнэр маань болохоор зөвхөн шүдлүүгөө чиглээд ерөөсө хөндлөн тэлэгч юм уу хөндлөн тэлэгч хийсээр байгаа л оруулах талтай байдаг. Гэхдээ одоо манай гажиг маань бас өмнө нь тэгдэг байсан, биш тэгдэг байсан. Одоо ингээл сурах тусам ондоо болоод техник технологи нь ондоо болоод шүрийг авахгүй байж болох юм байна. Энийг ясан дээр нь ажиллах хэрэгтэй юм байна. Төрхийн засах боломжтой юм байна. Өмнө нь бол төрхийн засч болохгүй гэж үздэг байсан. Ясыг хүлээн зөвшөөрөөд орсгой байвал дээрээс 2 шүдийг аваад зай гаргаад тэр бөөгнөрлийн засаад орсгойг нь хаяач гэх юм уу те. Одоо бол 7-оос 10 настай ч юм уу охтууд биений юм нэг ойролцоогоор 12 настай ч юм уу хөвгүүд нойтон зүудэл нь хоолон хөвчөн бүдүүрх нэг 14 настай ажиглагдаад байгаа. Тэгэхээр бид нар чинь бас шат дамжлагтай аппарат орох гэдэг учраас нэг 7-оос 10 насны хүүхдүүд байвал 7-оос 12 насны хүүхдүүд ах юм бол бид нар царай төрхийн эрүүний үеийн агаарын замын булчин үеийн бүгдийг
контролдох боломжтой. Тэгээд үнэхээр одоо охтууд биений юм нэрээ даавар нь ялгараад те хөвгүүдэд одоо ингээд даавар нь ялгарчих юм бол тэр яадаг вэ гэхээр хоншоор ирүүний хөгжил тархитайгаа хамт өсчээдэг юм болохоор төрүүлж өсдөг юм дуустдаг. Тэрний дараа хоншоор ирүү төрөхөд ингээд тархины 98% нь хөгжөөд дуусахаар талбайгаа олцоод хатуурч эхэлдэг байхгүй ясна хатуурч эхэлдэг. Тэгээд түүний дараа бие өсөлт эхэлдэг. Бие нүсөөд хэлбэржээд те фигүртэй болоод ингээд эхэлдэг. Тэгэхээр тэрнээс наана бид нар тэр хоншоор ирүүгээ контролдох боломжийг гажигдсан хэмж хийдэг юм байна. Талбай ясна бичгээс өмнө хийгээд штэ. Тийм. Одоо энэ дээр бас хэлдэг л дээ. Манай гажигдсан хэмж намайг 12 нас хүрчээд хүрээд иргэсэн гэдэг. Тэнгүүд та болохоор намайг одоо янзлан гэлээ гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал. Яагаад гэж тийм. Яагаад школоос олж байгаа. Одоо гажиг засал ганц Европт хөгж өгнө штэ. Бас Азиудад байна те өөр гэсэн контрол Испанчууд ч гэсэндээ бас өөр гэсэн концепттэй чийл концепттэй улс оронд өөр гэсэн профессор мундаг хүмүүс байгаа. Тэнгүүт одоо манай мундаг эмчнэр маань одоо Англи, Америк одоо барууны орнууд руу явхаар хүний эрхийг маш ихээр дээдэлдэг. Багаас нь хүүхдэд таршлан зовохгүй гэсэн арга техниктэй. Тэр хүүхд үнэхээр өөрийнхөө царай төрхөн сэтгэл хангалуун биш байх юм бол 18 нас хүрээ пластик сүржрийг хийлгээ явах нь тэрний өөр эрх. Баг дээр нь эцэг гэх нь одоо авдаг аппаратаар зэрэг таршлан зарчлах боломжгүй эсвэл гэдэг ч юм уу тийм хууль байдаг. Тэгээд тэрүүгээр ингээ явдаг ч юм уу тэрэндээ захирагдаж гажигдсан гэж явдаг ч юм уу. Ингээд зарим тал руугаа сайн хөгжихгүй явдаг ч юм уу те. Тэгтэл манай Аз болохоор яс нь өсөж явна. Энэ өсөж яваа юмыг нь зөв чиглүүлэх боломжтой. Хүүхд маань одоо ингэж ихцүү байгаа ч гэсэндээ манай Азууд болохоор хүүхдүүдтэй илүү татна, гэр бүлтэй илүү татна байдаг. Ээж нь дандаа хажууд нь байж байдаг. Тэгээ ээж нэг контролдох боломжтой учраас Азууд багаас нь одоо булчин ясны хальс яс гэ байж байдаг. Тэнгүүд булчингийн ингээд татчихаар ясны хальс татагдсан сүрээ яс урган ч гэдэг юм уу те. Тэгээ үнэхээр тийм биш юм а гэхэд одоо эрг шуургатай аппаратыг хийгээд ч гэдэг юм уу юм. Ээж аав нь сайн харилцаатай одоо ингээд эмч ээж аав хүүхэд гэсэн гурван ойлгоод байна шүү дээ багаараа. Тийм багаараа байж хүүхдийг тэгэх юм бол багаас нь маш гоёор имжлэх боломжтой. Манай Азууд бол угаасаа маш зөвөр бүхий зүйлийг болох талаас нь үзээд байна шүү дээ. Тэгэхээр эмчнэр маань школ одоо ямар байна те ингээд хибрид байна уу? Би болохоор хибрид. Холимог. Тэгээ аль алийн ч ашиглан сайнтай бүх зүйл сайнтай муутай талтай. Гэтэ үр дүн нь бол адилхан. Адилхан л хоршин ботлон зөв зайлшилт энийх нэмсэглийг сайжруулна. Гэхдээ тэр хүний цаана ганц шүд биш шүү дээ. Эрүүний үе хил байрлах хэсэг ч гэдэм үү те. Асуудлууд байгаа. Түүлийн шүдний гажиг гэдэг зүйл ер нь яг юунаас олж үүсээд байна. Тэгээд зөв зуулт гэж яг юу хэлэх юм бэ гэдгийг мэдэж байна. Зөв зуулт гэдэг маань эхлээд одоо би нэг жоохон түүх ярьж өгье. Одоо ингээд манай гажигдсал чинь хамгийн анх инглихэд эрдэмтэн гарч ирээд хамгийн анхны концепцүүдийг гарч ирээд энэ SNA гээд хоншоор SNB гээд ирүү энэ хоёрын хоорондын зай гээл Steiner гээл араараас нь эрдэмтүүд Downs гээл эрдэмтүүд гарч ирээл тэр концепцийг хэсгээл баялаг болгоод яваалаа л та. За тэнгүүд тэр үед болохоор ерөөсөө царай төрхийг нэг ажигладаг байсан. Царай төрхнийг хамаагүй ерөөсөө тухайн хүний шүдийг л хооронд нь зөв хоршуулж буталж ажиллах үүргийг нь сэргээх зорилготой байдаг гэсэн. Тэгээ бас давхар бонусанд нь шүдний гоо сайхан сэргээд те ингээд явна. Тэр үед болохоор ерөөсөө шүдийн дээрээс нь 2 шүдийг авч гэдэг юм уу, шамын бол доороос нь 2 шүдийг авч гэдэг юм уу ингээд янзлан гэдэг ч юм уу иймэрхүү асуудлуудыг хийдэг байсан. Тэнгүүд дараа нь болохоор твид гээд эрдэмтэн гарч ирээд өмнө нь бол шүд ахгүйгээр ингээд юу чихчдэг. Тэнгүүд царай төрхийн айгүй муухай бичин төрхтэй юм шиг болгочдөг ч тийм үү. Тэгээ буцчихдаг ч юм асуудал үүсгдэг. Тэнгүүд твид гэдэг эрдэмтэн маань гарч ирээд энэ шүлээн авах хэрэгтэй юм байна. Тэгжээж энэ уруул хаагдах юм байна. Тэгжээж энэ оож чангарахгүй юм байна ч гэдэг юм уу те. Тэгжээж энэ нэмсгэлийн сайхан болох юм байна. Дэрвийсэн мухай болохгүй юм байна ч гэдэг юм уу. Тэгээд явж исэн. Дараа нь болохоор твид дараа нь Мерифилд нь болохоор твидээ илүү концепцийг сайжруулад эрүүний энэ эргэлт гэж байна. Энэ дээр ингээд юм шийдэх хэрэгтэй байна. Эрүүчүүд үеэр холбогдсон юм байна. Гортог шиг ингэж иргэдэм байна ч гэдэг юм уу те. Цагийн зүйний дагуу эсрэг ингэж иргэдэм байна те. Тэр мэрийг одоо ингээд нийлээ. Одоо дараа нь болохоор демон гэд бас мундаг хүн гарч ирээд демон маань шүд авахгүй байж болох юм байна. Зүгээр ясанд нь асуудал исэн юм байна. Тэлчээл та. Ясын том болгоч. Тэнгүүтээ тэлхэр чин зай гарна гарсан зан дээр орсоосон шүдээ хоошоо хааж болох юм байна тий. Асуудлыг бөөгнөрсөн шүдийг нэг игнэнд олох зай гараад ирэх юм байна ч гэдэм үү. Тэр болгоны гаргаж ирсэн. Дараа нь болохоор ингээл цаашаа ингээл яваалгаа л та. Тэгээ одоо манай школоос болов шүд авдаг техникээр сурсан.
шүд авдаггүй техникээр сурсан ч гэдэм үү те. Школ яг хаашаага нарийн гажгийн бүгдээрээ л гажгийн жагаад идэг гэсэн мөртлөө одоо тухайн хүний бас чадвар нь ондоо байгаад шүү дээ. Бас өөр скиллүүдийг сонирхоод энэ илүү гоё явах юм байна гэж итгэсэн болохоор л тэр школоор явж байгаа шүү дээ. Тэгээд манай Монголд бол маш мундаг инженер байгаа. Школдоо мундаг эзэн болсон. Тийм хүмүүс бол байгаа. Тэнгүүд л ерөөсөө тэр муу энэ сайн ч гэдэг юм уу тийм ерөөсөө байхгүй. Школоор л явж байгаа. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхамдас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Дөрөв брендийн бэлэн хоол онгоолгоод халаагаад хоолндоо амт нэм хүнсний нэмэлт бодис хийгээгүй, хугацаа уртас өгчгүй, өнгө оруулагч бодис агуулаагүй, савлгаа нь BPA агуулаагүй, зориулалтын санд савлагдсан таны цаг хугацааг хэмнэсэн витамин B, B2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг. Калий, кальций баялаг. Нэгээд 2 минут халаагаад шууд хэрэглээрэй. Шимтэй эрүүл дөрөв. Эрүүл мэндийг дэмжих ажлагч Баябор Mongolia хамтран ажиллаж байна. За энэ бол сахаргүй амттан байж байгаа. Дотроо бол 3 төрөл байж байгаа. За эхний төрөл бол лютинтэй төрөл байж байгаа. Энэ бол нүд захтнах, ядрах, за нүд хуурашихын зөврүүдийг бол багасгахаас гадна за мөн нүдний хараг сайжруулах, нүдний эрүүл мэндэд бол их ач тустай зүйл бол энд агуулгдсан байж байна. За хоёрт нь бол витамин С-тэй төрөл байж байна. За витамин С бол угаасаа дархлаа тогтолцоонд оролцож идэг, дархлааг дэмжиж өгдөг. За мөн одоо арьсны уян хатан чанар, арьсны эрүүл мэндэд үлээх ач тустай. За мөн өндөр антиоксидант чанар нь бол эсийг хамгаалахын зүйлд бол оролцож идэг. За гуравт төрөл бол төмөртэй төрөл байж байгаа. Төмөр бол өөрөө улаан эсийн нөхөн төржилт улаан эсийн үүсгэрт бол ихээр оролцож идэг. За төмөр дутагдлын цус багталтай холбоотой шинж тэмдгүүдийг бууруулж идэг. За тархины цусан хангамжийг сайжруулах гэх мэтчлэн олон сайн нөлөө өгч идэг. За харин витамин С төрлийн хувьд бол антиоксидант чанартай учраас за эсийг бол маш сайн хамгаалж идэг. За мөн дархлаа тогтолцоонд их сайн оруулж дархлааг дэмжиж идэг. За өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж идэг. За мөн арьсны гоо сайхны хувьд бол бас их ач тустай байж идэг. За бид нар дэлгүүрт ороод хүүхдэд маш их сахартай амттай авч өгдөг бол за оронд нь бас нэг сонголтонтой бол Баябор Mongolia-г оруулж ирж байгаа сахаргүй 3 төрлийн амттан бас сонголтондоо оруулж өгөх зүгээр санагдчих байна. Тэгээд та бүхэн бас сонирхоод амтлаад үзээрэй. Бидний гажигч нь тэгээд таасаа хэлсэн чинь юунд анх хөвлөд бүртгэхээсээ эхлээл бий болчиход байна уу? Эсвэл төрсний дараа бий болоод байна уу? Дийлэх шалтгаан. Энэ ингэж би бас одоо л хөгжөөл ингээл явж байгаа л та хамгийн сүүл дээр Чилийн профессор Окобода гэдэг сургалтанд суусан. Тэр хүн болохоор ерөөсөө хүнд санжгандаг эргэтэн болохоор ингээ гар хөл толгой байгаад цул биенээс тий. Тэнгүүд толгой сонгомлоороо дээшээ санжганаад байгаа шүү дээ. Дээр ингээ үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгэхээр хүндийн төвөөрөө ингээ нэг тал руугаа доошоо болж байгаа. Тэгтэл тэр хүний булчин нь тэнцвэртэй биш, тэнцвэр нь алдагдсан байвал баруун тал руугаа гэлж гिच гэдэг юм уу тий. Тэгжээд л арын булчин сайн хөгжөөгөө хүн бол урагшаага илүү татагдаад байна шүү дээ. Тэнгүүд тийм урагшаага юу гэдэг чинь бүгдгүрч гэдэг юм уу те. Ингээ хүний биеийн физиологи нь биеийн ингээд галбираа болоод байна. Мэдээж ээж ингээд бүтцийн алдагдлалд орсон байлаа. Бүтцийн алдагч гэж хэлбэрийн алдагдал гэлжгий байлаа. Ээж нь эмэгтэй хүүхдүүд ч юм уу те гэлжгий байлаа. Тэгэхээр цааш булчингаа татна. Толгой ингээд гэлжгий болчлоо те. Дандаа ингээд нэг талаараа харж унтдаг ч юм уу. Эсвэл аль салаан суугаад байгаа ч гэдэг юм уу те. Эсвэл яаж суугаад байгаа хоолоо ингээд хөлөө дээшээ ачичаад суугаад идэт ам уу ингээ хөлөө ачиж байнга суудаг юм уу. Тэр болгон шалтгаалаад булчин нэг талтай илүү чангараад шүү дээ. Тэгэхээр хүний бие айгу дасан цогцомтой учраас ясан бас даагаж хэлбэр болоод байгаа байхгүй юу. Тэнгүүд тухайн хүний толгой ингээ гэлжгий болоод ирэнгүүд хүзүүний нуулмууд ингээ дали болоод эхэлнэ. Дараа нь игэм дали болно, дараа нь аарцаг, дараа нь өвдөг гэх мэтлэн ингээ тэгээ хэвтгэхэр хөлний ижил буруу урттайч гэдэг юм уу те. Тэгээ тэнгүүд манай бариачд маань ингээ чангарсан булчингийн суллаад тэнцвүүлээд байгаа боловч тэр хэр удаан барих вэ? Тэр хэр удаан татамжтайгаар барай хэлэх вэ гэдэг юм уу те. Түүний гаргалгаа нь ерөөсө булчингаа
зүв болох хэвээр тэнцвэрийг хадгалах хэвээр. Гэтэл тэнцвэрийг хадгалж чадахгүй жижиг бахан байруулаад байдаг. Тэгэл тэр имжиж буруу, тэр бариач буруу гэдэг ч юм уу те айл болох чадхаараа л талаас нь л тэр организмыг зүв болгох гэдэг шүү дээ. Бариа айлгсны дараа тэнцчихэд мэдээж булчин суларсан юм чи тэнцэн шүү дээ. Буцаад тэр чинь алхахаар чинь буцаад агшаал буцаал нөгөө шалтгаан нарилаагүй юм чинь тэгэл асуудал үүсч эхэлнэ. Тэгэхээр чин дахиад буцна. Тэгжээтэл аарцаг нь эмэгтэй хүн дээр өвчлэн аарцаг гэж байгаа шүү дээ. Тэр аарцгийн хүн эмэгтэй хүн хүүхдэд тэн. Тэгээд хүүхд төрөх болоод ирэхээр нэг сүүлийн хэдэн хоногуд дээр бол толгой нь бол аарцган дээр байрлна. Тэнгүүд аарцган дайлын юм чинь тэр дайлын аарцган дээр хүүхдийн толгой байрлаж байгаа. Тэгээд ингээ яг тэнгүүд ингээ төрлөө тухайн хүүхд тэр дайлын аарцгаар шахагдаж гарч ирнэ. Тэгээд шахагдаж гарч ирэхээр яг ингээд шахагдана л да. Тэгтээ тэр нь буцаад хэвийн болно нөгөө зүв бол. Тэнгүүд тухайн хүүхдээс одоо тухайн аарцган дайлын ээжээс гэлжгийн хүүхд төрөх ч гэдэм үү те. Тэнгүүд тухайн хүүхд тархины даралттай байна ч гэдэм үү те. Яагаад вэ гэхээр одоо ингээд тухайн хүүхдийг одоо дээш харуулыг төрөх үйлээд байдаг хажуу тийш харуулахаар 50 унтаад байна ч гэдэм үү те. Тэр нь яагаад байна гэхээр ерөөсөө хүзүүний далилт болчиход байна гэсэн үг байхгүй юу? Хүзүүн ингээд хүзүүний нугалам нь жоохон далилчаад байна болж таарад. Тэгэхээр нугалам засраар нугасаас гадна бас хоёр талаар нь артерь явж байгаа. Тэр артерь маань цусан хангамжийг сайн хангаж өгч байгаа. Гэтэл тэр артерь маань нэг талдаа ингээд дарагдчихж байгаа байхгүй далилчж байгаа болохоор. Тэгээд дарагдчихгүй ч нөгөө тархины цусан хангамжинд дутагдтал ч юм уу те. Тэгээд тархины даралт ч гэдэг юм уу, харшламтгаач гэдэг юм уу те. Хөлрөмтгөөч гэдэг юм уу тэр хүүхд бас ингээд хэдий зөвхөн ээжийнхэн зүгээр хоолж байгаа ч гэсэндээ бүх хүүхэд ээжийнхэн зүгээр хоолж байгаа шүү дээ. Тэгтэл зарим нь асуудалтай зарим нь асуудалгүй байгаад итгэвтэй тэр юу чинь мэдээж бас ээжийн хооллолт ээж тусны дутагдaltaй юу архад дутагдaltaй юу тэр хүүхний сүүн хүүхдлүүгээ хэр шимт хижил өгж байгаастай бас хамааралтай ч гэсэндээ бас энэ хүүхдийн бас юм байна. Тэгэхээр тэр болгоноо засахын тулд ерөөсө тасгал хөдөлгөө юм аа. Хүүхэд ингээл сайн ерөөсө хүүхэд утас үзээд байх биш. Хүүхд яага хөдөлгөөнтэй байгаа тэр булчин хөгжих хэрэгтэй тэгжээж ясна хөгжих гэдэг учраас тэгж хөдөлгөөнтэй байгаа тий. Манай хүүхд бол айгүй хөдөлгөөнтэй гэдэг яг үнэндээ бүр баг багтаа хамт гарцсан л байдаг байхгүй. Тэгээ тэр хүүхд чинь бүр учир зүгээ алхуулаад баахан кортизол даавар ялгараа стрессийн даавар ялгараа тэгэл одоо энэ өрөвний өчиг болцсон. Гээл гэдэг ч юм уу тий. Тэр бие организм нь ерөөсөө амт тэмцээдэж штт. Асуудлыг шийдэх гээл. Тэгэхээр одоо бид нар гажигдсан эмч маань болохоор огт одоо зөвхөн шүдрүүж эхлэх бол болсон. Зөвхөн шүд чинь бол яг шинж тэмдэг нь байгаад шүү дээ. Гол шалтгаан нь тийм шүдрүү яж байгаа дараа нь царай төрөх болоод тэгэнгүүт гэлжгийн ингүүд яг энд нь тохируулаад ингээд тасчих болохгүй шүү дээ. Голын шумаа тэнцүүлж. Тэгэхээр нэг талд төрүүлж хүрээд тэгэхээр энэ одоо 1 2 3 атлас аксис гэдэг хоёр нугалан байгаад байгаа. Энэ нугалан маань далийцсан байгаа тохиолдолд толгой ингээд гэлжий болчиход байгаа байхгүй. Гэхдээ ер нь толгой гэлжийгээд байгаа болохоор тэр нь булчиндаа татагдаад дали болчиход байгаа. Тэгэнгүүт тэрийг засахгүй бол ерөөсөө гэлжийг засахгүй ч тарж шүү дээ. Эсвэл булчингийн сайн хөгжүүлэхгүй ч гэдэм үү те. Манай зүгээс болохоор одоо Рокобата багш маасаа болохоор гоё барай сураад ирсэн. Тэр нь болохоор яадаг юм хэрэг тэр нугалмыг одоо тэнцүүлэх тэгшин болгох барай аваад. Тэгжээж гэлжийг засарсны дараа нөгөө хоншор ирүүнийхээ гажийг засаад голын шумаа юм гэсэн. Одоо энэ хөмсгөний гол хамар ирүү ингээ гол шугам байж байгаа. Энэ голоор дээдлийн галын шугам, доотлын галын шугам гэж шүдний голын шугам явж байгаа. Тэгтэл тухайн хүн чинь гэлжий яагаад шүү дээ. Тэгэхээр тэр яг голын шугам мөн үү? Биш. Тэгэхээр хүзүүний яг голоор яг тэр голын шугам тэнцэж ирэх хэвээр. Тэгж. Тэгэхгүй юм гэлжгээ чигтэн засчаар нэг тал нь төрүүлж хүрээд байгаа байхгүй. Зажлахтаа. Зажлах тал нэг тал нь төрүүлж хүрээд нөгөөх нь ингээд. Тэнгүүд төрүүлж үлж байгаа тал нь хацар нь гоё шүвгөр гоё яагаад идэг. Ингээд хамар мамрын сартган дээшээ хөмсгөн өөдөөч гэдэг юм уу. Нүднийх нь арын булан дээшээч гэдэг юм уу те. Тэнгүүд доошлоод байгаа хэсэг дээр болохоор энэ хэсэг дээр одоо хоршихгүй байгаа учраас булчин маань энэ хэсэгт илүү их ажиллаад том шанаатай болдог ч юм уу те. Булчин илүү нэг талын маань одоо цэг зураг авахлахаар шал ондоо хоёр нүртэй гараад байж гэдэг юм уу те. Тэр хүн бас нэг гэлжгээний юм байна да. Тэгэхээр ямар нэгэн булчингийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй л ингээд шинж тэмдгүүд нь илрээд идэх гэсэн. Тэгэхээр эхлээд бид нар яг тэр нурууны нугаламнуудаа зүв болгочоод тэгээд зүв болгосон ч тэр чинь бас амархан буцна. Тэгэхээр зүв болгосныхаа ар дээр за тасгалаасаа эгээрээ хүзүүний толгой жоох хүүхдээ хамбал гар дээр явж сураарай. Том хүн байх юм бол одоо бассейнд яваарай, фитнест яваарай. Үгүй болдгоо маа гэхэд яаж 8 тод хийгэрэй ч гэдэг юм уу те. Хүзүү толгойгоо эргүүлж агаарай, булчингаасаа ажилуулаарай гэдэг ч юм уу тэгж хэлдэг. Тэгээд дараа нь ингээд гэлжгийн тасараа зүв болоод тэгээд тэнгуүч одоо дараа нь хоршлтын тасах хэрэгтэй бол. Гэлжгийн хүний айгуу сонирхолтой толгой нь гэлжиг яагаад идэг. Ингээд инээхэр хоршлт нь болохоор шалттай параллел агаад идэг. Тэгжээд л
бид нар тэр хилжигийн засчихаар тухайн хүний ирүү дали ялчдаг байхгүй. Тэгэхээр хоншоорын нэг талын дээшээ ингэж засчээж тэр далийг засчээж тухайн хүний ирүү таарч ирдэг. Тэгэхээр тэр болгоныг нь одоо бас шийдэх тохиол байна л да. Маш нарийн зүйл үү шүү дээ. Одоо манай бүхэл салбар нарийн болж байна. Тэр дундаа манай шүдний салбар бол бүр цаашаага уламж нарийсаад одоо юу гарч ирэх бас үгүйсэхгүй бид нар сурсаар л байна. Хүүхдийн шүд эрт ургаж байгаа эсвэл хожуу ургаж байгаа гэдэг нэг зүйлүүд байгаа даа тий. Тэгвэл энэ ямар нэгэн байдлаар иргэд гажигт нөлөөлөх юм уу? Хүүхдийн шүд юу нэг ямар дараал яг одоо тэр байдаг шүү дээ. Тэдний сартаа тийм шүд ингэж ургана. Энэ яг дарааллаар хүүхд болгоноос яг адилхан явагдахад бас хэцүү бах тий. Чи ерөнхий нэг юм ерөнхий л зүйл авах болохоос одоо танаа хүүхд манай хүүхд хоёрын шүд яг адилхан тэр хугацаанд бол бас гарахгүй байх. Хит их ороодчих гэж зүйл байна уу? Хит эрт гарах гэдэг энэ зүйл байна уу? Энэ нь гажигт ямар байдлаар нөлөөлөх үү гэдгийг асуу. Одоо шүд эрт гарах одоо ерөөсөө би бас өөрийнхөө хувийн бодлыг л ярьж байна. Шүд эрт гарах, орой гарах бол тийм ч хамааралтай биш. Гажигт бол хамааралтай биш. Гажигт бол хамааралтай биш. Гажигийн хамаарал бол ерөөсөө булчингийн тэнцвэр халдагснаас болол аль нэг тал руугаа түлхүү өсөд эсвэл нөгөөдх нь саатаад болж тараад. Тэгтэл одоо шүд одоо булчингийн тэнцвэртэй зөв тэр хүүхдийн шүд оройтно уу, холдно уу, их усүр нь байгаа тохиолдолд бол гарч л тараа. Тэгэхээр тэр маань одоо бас удамшил байж болно, хоол хүнсний хижээл байж болно, бамбаа эмгэгтэй байсан байж болно, йодын дутагдaltaй йод ч одоо хамгийн чухал бодис сэлцэн хамгийн чухал юм болоод йодын дутагдaltaй ээжээс йодын дутагдaltaй хүүхдүүд нь тэр хүүхд чинь жоохон бусдаас одоо өсөлт багтай ч гэдэг юм уу те арай оройтдаг ч гэдэг юм уу те тиймэрхүү асуудлууд бол гарах тохиолдол байна. Гэтэ ганц йод бас ганц хүчин шалтгаан нь л йод бол бамбаа булчирхай чинь бас зөндөө бол юм контролдсон шүү дээ. Тиймэрхүү юмнаас байна. Тэгэхээр ерөөсөө тэрэндээ нэг санаа зовох хэрэггүй. Бас тэр гаргасан үр дүн бол ерөөсөө 1000 хүүхдийн дундаж тооч гэдэг юм уу те. Тэдэн сая хүүхдийн дундаж тоолох дундажийн арифметикаар дундажтал гаргасан тоо болохоос тэр тоон таригдах хэрэггүй. Эмчтэйгээ тоолж ажиллаад их усүр байна санаа зовдгүй нуранаа. Их усүр байхгүй байвал харин тэр асуудлыг яаж менежмент хийх вэ? Одоо сүүлийн үеийн хүүхдүүд шүдний их усүр байхгүй байна гинэ гэж ээж нь шаналл өгдөг. Тэр бол ээж шаналх хэрэгцээ байхгүй л те. Одоо сүүлийн хүүхдүүд бас тиймэрхүү тохиолдол байж ажиглагддаг. Тэр бол өвчин биш. Зүгээр иймэрхүү тохиолдсон байна. Харин тэрнчэн зай гаргаад тэгээ дараа нь тухайн хүүхдэд одоо хиймэл зай баригчаар одоо ашиглаж байгаа дараа нь бүх шүдүүд нь байнгын шүд болсны дараа хиймэл шүд 18-наас хүртэл зүүж агаад 18-наас хүрэхээр нь боломжтой болохоор нь хоншир юуны яс бүрэн хөгжөөд ирэхээр имплант зоох боломжтой болоод тэгээ импланттай явна л гэсэн. Андаа яг шүд оройтж орохыг би бас тэгж ойлгоод байдаг. Хүүхдэд тодорхой хэмжээний зажлах рефлекс байж шүд илүү ингээд гол үүрэг чинь тэр ажиллахад бутлах үүргийг шүд хийгээд байна шүү дээ. Тэгэхээр зарим ээжүүд чинь одоо хүүхдэд дандаа ямиг миксэрдэг, дандаа жижигэлдэг. Энэ нь яг юу вэ гэсэн чинь өмнөх хүүхднийг юм дээр хахсан ч гэдэг юм уу. Эсвэл нэг найзынхны хүүхд хахаад аюуллахаа шахсан гэдэг зүйлийг сонсноос хойш яг тийм зүйл рүү ингээд шилжсэн ээжүүд их байгаа. Тэгвэл хүүхдэд ер нь бор хоолнд орсон цагаас нь эхлээд ч юм уу тодорхой хэмжээний ажиллах рефлексний илүү сайн ажиллах хэрэгтэй юу? Ингэж нөгөө шүдний үүргийг чинь илүү сайн гэж бас ажиллах хэрэгтэй байх гэж ойлгож байгаа. Энэ талаар хэлж өгөөч. За ажиллана гэдэг чинь булчин ажиллана гэсэн үг. Булчин ажиллахаар сайхан цус маань тарж өгнө гэсэн үг шүү дээ. Бүл хөдөлгөөнөөр сайхан туснасан дараад. Тэнгүүт одоо тэр ажиллаж байна гэж чинь булчин хөгжин гэсэн үг. Булчингийн нэмэр сайнаар нөлөөлж байна гэсэн үг. Тэгэхээр цусны эргэлт цайтаа чинь тэнцээ хурдан одоо цагтаа шүтлэгч гэдэг юм уу те яг зөв газараа зөв цагтаа орчнууд нь бүрлдээд байна шүү дээ. Тиймэрхүү тохиолдол байна. Тэгэхээр байнга тэгж бас жижиглээд яагаад гэхгүй. Тэр нь болохоор одоо бид нар ядарсан өвчний дараа ч гэдэг юм уу те тийм хүнээс арц цэвэрлэхээр болох юм банкны цотнол өгдөг шүү дээ. Тэгэхээр ээжүүд маань одоо хүүхдэд дэндүү хайртай байна гэсэн үг байхгүй юу? Одоо тийм сул байна одоо сайн хооллох хэрэгтэй гэд хооллохоор шингэд сайтай хоол гэхэр чинь ботолж ижигсэн хоол өгөн тэгжээж тэр хүүхд өсвөлэн сайхан эрүүл болно. Гэтэ тухайн хүүхдийн таних мэдих рефлекс гэж байна. Тэгэхээр бага хэмжээний одоо тийм хахааргүй зүйлүүдийг өгж одоо таниулж гарны нарийн чихлэр хөдөлгөөн уруулаар нь мэдрэх тэгжээж одоо зөв залгилт үүсдэг ч юм уу те. Одоо тэгвэл манай ээжүүд чи ерөөсө урууланд нь шувтраал залгидаг. Тухайн хөвчин тэр хоол тижээлээ ихэд уруул үнэртэн дараа нь шүлсэн гарч ээж амны өөрөө одоо хоол хүлээх рецептор нь үүснэ те. Тэгээ бэлтгэгдсэний дараа уруулаараа
өмгснээр хазан те тэгжээж ингээд шатараатаагаар дараалтаагаар дамжих юм дээр чинь тэгээд бас жаажилна те жаажилах хамгийн чухал. Тэгэхгүй нөгөөдөг чинь амлан шутарлаа нөгөөгч зүгээр залгина. Шутарлаа залгина. Тэгэхээр буруу залгиддаг ч гэдэм үү те зажлах үйл нэвдэгдэхгүй царай төрхөн тэг шимтэй зүг хөгжихгүй ч гэдэм үү те. Тиймэрхүү асуудал бол ерөөсөө л ингээд үүсэж эхэлдэг. Тэгэхээр яг ямар настай ямар хүүхдэд танаа хүүхэд ямар онцлогтой гэдгийг эцэгхэн л мэднэ. Ялангуяа тэр хин асарч байгаа тэр хүмүүс л мэднэ. Тэгэхээр тэрийгээ өөрөө сайн мэдээж тэр хүмүүсийн одоо ийм гой сайхан соёнгийн өрүүлэх одоо подкаст сонсдог ч юм уу те яг өөр хэрэгцээтэй зүйлээ одоо ханаас ч авах боломжтой болсон юм чинь тэрийгээ одоо мэдээж хүүхдээ өөрөө таньж мэдээж асаргаа суулгааг хийх хэрэгтэй. Тэгэхгүй тэрний хүүхэд хагасан гэхээр таны хүүхэд хагахна гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр ээж нь хүүхдээ таньж мэдчихэгээд өөрөө контролоод менежмент хийх хэрэгтэй л доо. Хүүхдийг одоо жишээлбэл өөрөө ямиг таниад бариад идэх энэ харах үнэртэх энэ зүйл чинь угаасаа хотод хоолой зөв боловсруулахад тухайн хүүхд ч гэсэн хоолыг идвэх одоо аппетит төрөгдчих гэдэг юм нөлөөлж ашиг үнтэй. Манай хүүхд тахчд ингээл эсвэл хоолой хөрөвчд ингээл тасралтгүй амруу ингээд ахаар тэр чинь асуудал болоод байгаа юм байна шүү. Одоо үнэхээр мах идэхгүй хүүхд байвал одоо тэрийг махыг миксэрдэж өгөөд тэгээ огхон чухал болж тараад мах өгөн чухал болж тараад ч тэгээ таниад ингээд тасаад арайны гайг болоод ирэхээр томруулдаг ч юм уу те менежмент л хэрэгтэй л те. Тэгээ одоо ээжүүд ч гэсэн их мундаг болсон байлээ хүүхдтэй юмас ажилдаг болсон байлээ. Амар мундаг болсон тий. Манай ахын ч одоо ийм тань шиг ийм мундаг хүмүүс маань олон болоосай л гэж бодох юм. Тэгээд ингээд энийг айгу хурж үлчилж чадчихна л та ээжүүдтэй. Айгу мундаг ээжүүд бол ирдэг, их баярлдаг. Таныг бас ярина. За тэгээд шүдний аппаратын талаараас асууя. Одоо жишээл манай ихчийн хүүхэд бас их шүдний асуудалтай байж байгаа сая аппарат зүүж илээ. Тэгээд шүдний аппарат зүүхэд нас байна уу те? Насны заалт байх шүү хай. Тэгээд бас зарим хүмүүс чинь шүдэн ямар нэгэн яг заалтаар биш байхдаа би нэгээд өөрөөж гангарч шүдний аппарат зүүх гэдэг ч гэдэг юм. Ийм хандлага бас хүүхдүүдэд ажиглагдаж шүү хай. Энэ яг гангара маягараас хүүхдүүд зүүгээд байна уу гэж бас харсан. Тэгвэл энэ шүдний аппаратыг ер нь хэдэн наснаас эхлээд зүүгээд ер нь тухайн хугацаанд хэдэн сараас хэдэн жил ер нь байх хэвээр энэ хооронд ер нь юуг илүү анхаарах хэвээр юм бэ? За энэ нь болохоор тухайн эмчийн туршлага гэдэг юм уу одоо туршлагач шашин мэдлэгээс шалтгаална л та. Тухайн эмч өөрийн гэсэн концепт байгаа тэр концепт ямар школоор сурсан юм тэрийг илүү яаж мэргэжлүүлсэн те тэндээс болоод тухайн хүний эмч болгоно одоо ондоо байдаг. Тэгэнгүүт одоо ингээ бага насны хүүхдэлээ гэж бодоход одоо мэдээж яс руу чиглэлэн шүү дээ. Өсөлтийг хүндлэх хэрэгтэй. Өсөлтийг хүндлэхгүйгээр шууд шүдийн агаал тэ өсөж байгаа хүүхдийн тэ асуудал үүсч болно. Гэхдээ одоо ерөөсөө миний хувьд бол өсөлтийг хүндлээд ясын өсгөх том болгох төрхлөө илүү анхаардаг. Тэгээд төрхийг анхаад засныхаа дараа талбай том болсон юм чинь нөгөө шүднүүдийн засах талбайтай болчихж байгаа юм чинь шүдийн засаад эхэлдэг гэсэн. Тэгээд тэр тэгтээ 7-аас 10 настай хүүхдүүдэд. Хэрвээ үнэхээр одоо ингээд даавар нь ялгарцаг ийм хүүхдүүдийг болохоор ерөөсө хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй ясын. Тэгээ хүлээн зөвшөөрөх нь болохоор шүд авах уу, шүд авахгүй юу? Хэрвээ зарим тохиолдолд үнэхээр хүнд гажигтай хүүхдүүд шүд авахгүй ичих юм бол жигтэйхээ орсоосон, жигтэйхэн дэрвийсэн, айгүй муухай царай нь алдагддаг байхгүй юу? Тэхийн бол бид нар яалтчгүй царайг мэдээ царай гоё явах хэрэгтэй шүү дээ. Тэхийн бол шүд авах авж иж, хоошоо хааж ич гэдэг юм уу тэр бөөгнөрлийг янзлж гэдэг юм уу те. Шүд авах бол бас буруу зүйл биш. Зөв. Гэхдээ одоо тэрийг бас шүд авахгүйгээр менежмент хийх боломжууд байгаа. Тэр болгоныг нь яаж юмч харах уу, яаж тэр нь одоо хүнээсээ шалтгаална. Тэгээ ер нь гажигдслийн авагддаггүй аппарат маань ойролцоогоор дотроо бараг 10 гаруй салаад байна уу. Тэгээ яг тэр авагддаггүй аппарат гэж хэлээд байгаа боловч дотроо өөрөө дүгжигддэг ингийн метал, синержи, MBT, род, демон одоо бас дотроо high torque, low torque. Одоо нэмэлтээр бас нөгөө 8 дугаар үе болох clear liner 7 дугаар үеийн clear liner 8 дугаар үе алаад memory shape liner гэдэг бүр ингээ халуусан тийхээр ингээд гоо ирчдэг. Тэгээ амандаа хийчихээр ингээд хатуурчдаг. Тэгээ тэгшилчдэг ч гэдэм үү. Одоо бүр айгүй өсөрч хөгжиж байна. Айгүй мундаг болж байна. Гэх мэтлэн тэгэхээр тухайн хүн яг ямар техникийг илүүдээх вэ? Тэрийгээрээ мэдээж маркетинга таниул би ингэ чадчих шүү. Та нар энийг хүчээвэл ирээрээ гэх мэтлэнгээр. Тэгээд тэрийгээ янзлаад байна. Тэгэхээр ер нь концепц нь бол өсөлт байвал өсөлтийг хүндлэж ясын том болгоно. Дараа нь шүдийн янзлна. Шүдийн янзлахад бол ерөөсөө шүд болгон дээр наадаг аппарат ороод тэрийг нь нарийн чиглүүлээр контролдно гэсэн үг. Тиймэрхүү. За, тэгвэл шүдний аппарат бол эднээс эхэлчихсэн байна.
Ер нь аппарат нь бол ер нь 7-оос. Ер нь хамгийн анхны нөгөө үүдэн шүдтэй хамт хамгийн арын араа яадаг. Тэгээд гарч ирдэг. Тэгээд тэр араан дээр тулгуурлаж тэлэгч аппарат гэдгийг хийдэг учраас тэр араа маань сурвалжтайгаа бүрэн хөгжихөөр тэгэхээр 6 настай шүдлээ гэхэд 7-наас хагастай ч юм уу тийж хүч үйлчлэх боломжтой болдог. Тэгэхээр тэр хавцаач гэдэг юм уу? Миний хувьд бусад эмчнэр болохоор бүр сүн шүдтэйхаас нь застагч гэдэг юм уу те. Одоо Японы Ханада гэдэг багш байгаа, Panashield гэдэг бас тусдаа нэг аппарат байгаа. Тэрүүгээр хийчих юм бол ерөөсөө булчингийн тусламжтай хоншорыг нөсгдөг ч юм уу те. Багаас нь ингээд засаад явах боломжтой. Яг юу сурч мэдсэн тэрийгээ л одоо хүндээ санал болгоно л гэсэн үг. За хоёулын яриа ерөөхдөө бол дуусчихне. Төгсгөлт нь ерөөхдөө танаа салбарын хөгжил ерөөхдөө хаана явж байна гэдгийг асуумаар байна. Дэлхийн одоо таны хувьд бол хараад байхаар олон одоо гадны эрдэмтэн, доктор, профессорын сургалтанд их хамрагдж байгаа харагддаг. Тэгвэл яг манай одоо энэ мэрэгчлэнгүүд одоо та бүхэн шиг гоё залуу одоо боловсон хүчингүүд маш гоё хөгжиж байна. Дэлхийдээ бол маш их гоё зэрэгцэж явж байгаа л гэж би харж байна. Тэгэхээр Монголд байгаа яг танаа салбарын ерөнхийдөө дэлхийн түвшинд ерөнхийдөө очиж байна уу? Энэ хөгжил нь хаашаа явж байна? Манай Монголд бол одоо хамгийн анх бол зүрх аягүй дэлхийн түвшинд ирчлээ л гэж манай зүрхээр алдартай шүү дээ. Тэгээд одоо манай шүд бас би зүрхний түвшинд ирчээн гэж бодож байна. Манай шүд бол бараг л тэнцсэн явж байгаа. Одоо ингээ гадаадын европчуудад хүн ам нь их болооч тэр одоо гадаадаас имжлүүлсэн шүдтэй хүн ирэхээр бидэрт гологдоод идэг. Манай эмчнэр гадаад очихоор тэнцэн үлдчихэд идэг. Бүр ингээ шагшин магтуулаад идэг. Тэгээд бидний одоо ингээд бидний нөхцөл хөгжил, өсрөнгөө хөгжил манай улс одоо ядуу буурай гэх юм уу тэгээд ингэж явж байгаа. Гэхдээ манай одоо залуу хүчин бол ерөөсөө яахгүй дортохгүй байгаа. Одоо ингээ гадаад очиод манай одоо сая Аз номхон далайн хурал боллоо гэд бид нар багш нар бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээр явсан л да. 2024 онд Тайван руу. За тэнгүүд чинь тэнцээч одоо ингээл хамаглал юм болж байгаа. Тэрэнд манай сургуулийн Золзаяа гэд багш маань бас татлагжуулагч багш клиникийн доктор бас хүн байж байгаа манай багш. Золзаяа гэд багш маань очиж илтгэл тавьж байгаа. Тэгээд тэр илтгэл бүр тийм том газар илтгэгчээр очиж гэнэ гэдэг төвшөнд л байна гэж ойлгож болно. Манай багш нар ерөөсөө дордохгүй. Манай Монголд бол улсрал эзэм шиг бол манай бусдын мэдгүй манай ангайх бол ерөөсөө газардахгүй. Маш мундаг их боловсон хүчин гарч ирж байгаа. Манай багш нар маш мундаг байна. Манай тэнхимд чинь од багшаар өдөрдүүлсэн Цэнцүрэн багш, од Золзаяа багш, Сандаг очор багш гэх мэтлэнгээр бас сайхан хүмүүс байна. Бас энэ болгоны дээр хамгийн том Ганжаргал багш гэдэг бас манай талигаач багш байсан. Хамгийн их үндэс манай гажигдслын одоо өсрөнгөө хөгжлийг өөр төвшөнд аваатсан профессоруудын олон одоо эмчнэрээ дагуулж хурал дүлгөөнд явсан ганц түүчилэгч нь цахиурын хүндээ хаалгач нь одоо манай Ганжаргал багш байсан. Би тэгтээ залуу хүн болохоор өмнө нь бас багш нар байсан л та. Тэгтээ миний таних багш маань болохоор Ганжаргал багш маань байсан. Тэгээд багш маань хөрх юм. Тэгээд багшийн маань шавнар маш мундаг. Түүнэрийн шавнарч бас мундаг. Тэгээд цаашаага бүгдээр багш шавгүй л хөдөлцөөлгүйгээд байна. Тэгээл одоо бүгдээрээ бид нар чинь бас холбоотой. Манай холбооны ерөнхийлөгч болормаа гэдээ бас манай сургууль багшлж агаад тэгээ одоо хувьдаа гарсан багш маань гэдэг. Тэр багш маань ерөнхийлөгч маань гээд тэрнийхээ араас л бас чагсаал. Тэр багш маань их манай багш нар чинь ерөөсөө айгүй тийм тонл талтай. Одоо Монгол гажигдслын номер 1 Наанда гэдэг хүн байдаг. Бүх номыг бичсэн, дэлхийн бүх ном, ихэнх номыг яг авч уншдаг номыг бичсэн хүн байна. Тэр одоо ирсэн бай, ирээд явсан манай монголчуудад юм заасан байна. Membership line-ыг хийсэн одоо номер 3 гэж явдаг одоо Ожима Кенжи гэдэг хүн манай Монголд ирээд Монголд ирэх байнга дуртай ч ах шиг тий. Тэгээд одоо Крис Чан гэх мэтлэнгээр одоо айгүй том хүмүүсийг бол урьж авчирдаг. Одоо шүрүүпийг зохион бүтээсэн хүнийг хүртэл Солонгосоос авчираад манай Монгол цаадаг ч юм уу тий. Манай монголчуудын эмчнэр ялангуяа гажигдслын салбар маань бол ерөөсөө л хамт явж байгаа. Бас нэмэлтээр манай гажигдсал чинь одоо хиймэл оюухан луг бүгд шилжээд байна. Техник технологи руу. Одоо ерөөсөө л хэрвээ үнэхээр бидний эмчийн одоо ур чадвараа үнэлээд ч гэдэм үү арай жоохон одоо мөнгө аваад өөртөө жоохон хөгжүүлэлтэндээ анхаарах хэмжээтэй болох юм бол одоо хив авах болчиход байна.
Ерөөсө аван дотор нөө доороос скан хийгээл скандал, STL модель болгоод тэрэн дээрээ шууд шууд клэр лайнер хийгээд ч гэдэг юм эсвэл яг энэ ингэж хийх юм бол ингээд онцлогоо өндөр түвшинд байх боломжтой. Тэгэл одоо ерөөсө ципологи рентген дээр хэмжээд авахгүй компьютер томограф аваад ерөөсө одоо ингээд 360 ингээл эргүүлж хариулаад хараад энэ үнд энэ юм хэрэгтэй гэд бүрэн цогц хэмжлэгийг хийх боломжтой болоод байгаа. Тэгэхээр манай шүдний салбар бол үнэхээр өсрөнгөө маш сайхан явж байгаа. Бас манай нөгөө дижиталын бэлгийн эмч маань байна. Бэлгийн эмч маань болохоор маш сайхан бас хүмүүсүүдийг оруулж ирдэг. Талын юмнуудаа ингээл сураал цогтой. За мэдээж бид бүхний дугаар танд өргөд тодорхой хэмжээний ивент этгэжийн тусламж бол заашгүй шаардлагатай байж байгаа. За манай ивент этгэжийн бэлэг бол одоо бас зочинд маань өгөөрөө гэд одоо өгсөн байж байгаа. Амар өглөөний уламжлалт донд байж байгаа. За бид бүхэн өнөөдрийн дугаараас өглөө эрт бичиж байгаа учраас өглөө би яг энэ амар өглөөний үндийг задлаад 200-аас 300 мл усны найруулад ингээд дуучиж байгаа. Одоо яг 10 гуралтай тэгээд яг хүний бит хэрэгцээтэй маш олон зүйлүүд энд байж байгаа. Та ч өөрөө хэрэглээд үзээрэй. Нэг нь ээзгийтэй, нэг нь болохоор цангис жимстэй юм хоёр төрөл байгаа. Бусд нь дотор нь орсон зүйлүүд нь бол эмэгтэй хүнд бол бүр их таалагдахаар тийм найрлагуудтай байж байгаа. За баярлалаа. Одоо ч нөгөө нэг өглөө 13 лид гээл эслэг идгээл хангалттай эслэг идэж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээл ерөөсөө санд минь хоосон гарчаал зарим нэг арайч уу гэж усуучаал гардаг тий. Тэнгүүд нөгөө нэг нойр булчирхаа цүс ялгаралт чинь ингээл зогсоол тий. Ерөөсөө ойлгохтой гарч өгч чадахгүй. Тэгээл бах асуудал үүсээд байгаа шүү дээ. Хэрвээ хүн энэ эслэгээ өглөөдөө идэж чинь өглөөний цайгаа уучлах юм бол тэр нойр булчирхаа цүсний асуудал болох байхгүй болох юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр өглөө энийг идэж ижил айгүй амар юм байна. Та хэрглэж үзсэн үү? Үзээгүй бол хэрглэж үзээрэй за. Өглөө 13 л идэж байгаа гэдэг уучаад. Тэгээ ер нь наадтай чинь яг тэр чинь маш гоё амарчлаад өгсөн байна. СУ-гийн бүх салбаруудаар зарагдаж байгаа юм байна. За дараагийн ивент итгэгч бол дууруу гэд одоо юм будаа байж байгаа. Энэ бас яг одоо бид нэр яаруу санд руу бид бас хэрэглэх боломжтой. Одоо жишээл бидний ажил төрөлж бас хэцүү завгүй байдаг штэ хүн ингээл үзэл цаг нь тулцсан тохиолдолд зүгээр дараа нь та үзээрэй яг энийг хэрэглэхдээ яах вэ гэхээр ерөөхдөө яг бага хэмжээний онгоолгоод дотор нь байгаа энэ болцсон бод байхгүй. Энийг ерөөхдөө нэг юм одоо багшилсан байгаа юм жоохон ингэ салах маягтай пэйжэнд нэг юм одоо 3-1-ийг онгоолгоод яг энэ савтаа халаачна. Энэ сав нь өөрөө уус пэйжэнд халаах зорилттой мэлээ. Тэгээд бас яг эмэгтэйчүүдийг торхыг хүсэж байгаа эслэгээр баялаг гэдэг гол нь цусндах сахарын хэмжээг одоо гликемик индекс гэдэг зүйл нь энэ 55-аас доош юм билээ. Тэгэхээр цусндах сахарын хэмжээ өндөрсөн ялангуяа одоо чихрийн шижинтэй хүмүүсийн бол хамгийн бас гол авч хэрэглэх зүйл нь бол энэ болсон юм билээ. Тэгээд ялангуяа бид нар энийг өглөөний цайндаа хэрэглэж болох юм билээ. Багууд ихүүд гээд ер нь яг тэр нөө хөнгөн цайлах үедээ хэрэглэжүүлэх зүгээр юм билээ. Тэгээд энийг бас аваад хөрөгчөндөө хийцэн байхад бол ер нь хаяа залхуур сууж гисэн гоё тунаатай холдог ч юм уу, ногоотой холдог ч юм идүүлэх гоё юм байлээ. Бас амтлаад үзээрэй. За ингээ ивент хийж байна. Баахан санд минь хүмүүс идэг штэ. Тэгээд тэр хүмүүстэй ийм юм оруулж чад их баяртай юм одоо. Ийм юм байж ижил одоо нойр болчиход төсний асуудал цусндах сахарын хэмжээ чинь бүгд л контролддог штэ. Өглөө л юу ч хамаагүй л одоо ялангуяа энэ 10 буудаа хэдүүл маш сайн байгаад гэдэг ийм юм олон болж байгаад их баяртай байна. Та хэрглэж үзээ таалагдвал ахад өөрөө цаашаас авч хэрэглээрэй. Их гоё юм бэлээ. За дараагийн ивент гिचийн бэлэг бол BioBor Mongolia гэдэг пэйж хуудастай энэ зүйл хийж байгаа. Энэ болохоор дотроос нь гаргаж ирээд харуулах юм бол сахаргүй амттан хоёул өнөөдөр бас хүүхдүүд амттны талаар бас жоох ярьсан те. Тэгэхээр хүүхдүүдтэй бас дандаа бид нар өндөр яг сахартай зүйл өгөх юм бол яаж өгөх нь өнөөдөр ноороо амж хилээд өгчлөө. За тэгвэл яг одоо хүүхдтэй сахартай зүйл нь хитрхи хөөхөд байна гэж бодох юм бол яг энэ BioBor Mongolia-гийн оруулж ирж байгаа төмөртөө байж байгаа нөгөөдг нь болохоор нүдэнд маш сайн витамин байж байгаа. Тэгээд витамин С-тэй гэсэн 3 төрөл байж байгаа. Очоод хүүхдтэй амтлуулад үзээрэй. Өөрсдөө ч гэсэн бид нар хаяа нэг өдөр нэг одоо снэк ч юм уу нэг амттай зүйл амдаа хэмээр санагдаад идэг шүү. Тэгвэл энэ яг энэ тухайд витамин энэ оруулж өгсөн жимсний амтаар байгаа юм билээ. Тэгээд ямар нэгэн сахар байхгүй ийм эрүүл мэндийн одоо витамин одоо байж байгаа. Энийг бас СУ-гийн салбаруудаар дарагдж байгаа юм байлаа шүү. Тэгээд танд бэлэг болгож өгье. Желатин гэсэн үү? Тийм, желатин. Одоо нөгөө Японы эрдэмтэд чинь бас нөгөө одоо ингээд
сайн хоод бүхлээр нь хоолдож чадахгүй хүмүүс чинь одоо ингээл шингэн витамин энэ төр уухаар ойлгохтой шингэж чадахгүй тэгэл гар авчиж байгаа шүү дээ. Тэнгүү сүүл үеийн витамин, сүүл үеийн одоо ингээд дэмж хүмүүс дандаа желатин, желийн маягаар оруулаад тэгээ тэр нарийн гиз дээр жоохон нэг биетэй байж байгаа шимийг сайн шимэгдчихээ цаашаа явдаг ч юм уу те. Тэгээ сүүл үеийн одоо биед хэрэгцээтэй амьд ч одоо ийм амьд юм чинь гоё ийм желатин хэлбэрүүлээд лам ярьлаа шүү дээ. Их таалагдчих. Тэгээ манайх ивентэд чинь яг энэ спонсорудаа мэдээж нэлээд сайн судалж үзэж байгаад одоо хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бид хоёрын өнөөдрийн амны цангыг бол Vitafit компани, та энэ усыг харсан уу? Vitafit компани шинээр гарсан тайхан шовдгод ус байж байгаа. Булган аймгийн Хангал сумын Хангаан нуурнаас маш гоё эрдэстэй тэр зүйлүүдийг авчираад байгаль их бүтээсэн зүйл нь ерөөсөө бидний гарт ямар нэг нэмэлт байхгүй шууд өчөж байгаа. Энэ нь болохоор одоо ийм бөмбөлөгтэй буюу одоо газ та тий. Бид тэр газтаа ундаа уух гэдэг бол тэр одоо буруу зуршлыг энэ усаар бол даруулах зүгээр санагдсан хоол эзэн дараач гэдэг юм нэг сэргэх үедээ ч юм уу. Тэгээд нөгөөдг нь болохоор одоо газгүй буюу хүчтэй шүтэн тэнцвэрсэн ус ийм хоёр төлөөр гарч байгаа. Тэгээд уугаад үзэхэд бол амтны хувьд бол надад их гоё таалагдсан. Үзмжийн хувьд ч их гоё харагдаж байгаа. Эсвэл чандын эрдэнэ шүү дээ. За тэгээд бусад бас ивент итгэгч нар мэдээж бас байгаа. Тэгээд манай подкастыг ивент итгэж хамтарч ажилладаг энэ зүйлүүд одоо хамтарч ажилладаг бүх одоо байгууллагуудаа баярлалаа. Тэгээ манай подкаст дугаарууд нэр юугаар бас давхар гарахар болсон. Дидиш ТV-гээр гарахар болсон. Тэгээд ягаад Дидиш ТV вэ гэдэг хинтийн сонголтыг би бас энэ подкастн дээрээс завшаан олдоод хэлчихье. Манай бусад яг өмнөх дугаарууд гэсэн гарна. Дидиш ТV болохоор ерөнхийдөө яг интернет орчин хязгаарлагдвал хүмүүстээр маш хурж үйлчилсэн. Яг тэр салбартаа бол маш өндөр цар хүрээтэй байгаа юм байлээ. Тэгээ хуулийн дугаарыг гэсэн Дидиш ТV-ийн үзэгчд маань ч гэсэн шимтэж үзэх бах. Тэгээ маш олон давтамжтай гарах юм байлээ. Тэгээд зөвхөн YouTube руу бол одоо хотод байгаа ч юм уу интернеттэй хүмүүс бол ороод үзэж шít. Тэгвэл нэг Дидиш ТV чинь хөдөө байгаа, мал дээр байгаа, лагер дээр байгаа хүмүүс чинь хуулийн ярьж байгаа зүйлээс давхар үзэх юм байлээ. Тэгээд Дидиш ТV-ийг хамтарч ажиллаж байгаад ямарчсан баярлалаа гэж хэлээ. Тэгээ өнөөдрийн дугаарыг одоо дугаарыг маш гоё хүмүүст ойлгомжтой байдлаар бас хүргэсэн гажиг цэслийн нарийн мэргэжлэмж нор чанд эмчтэй болсон. Баярлалаа. Цаашдаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа гэжээ. За тэгээд өнөөдрийн дугаар танд мэдээж таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд доор нь комент бичээрэй. Манай зочид маань орж комментоо заавал уншдаг. Тэгээд үрд дээрээ заавал шеэр хийж бусд хүмүүст бас хүргээрэй. Тэгээд хамгийн гол нь үзэж байгаа хүмүүс маань маш гоё таалагдж байгаа хэрнээ лайк дараад subscribe дарддаг юм байлээ шүү. Тэгээд энэ бүхэн чинь манай багийн үйл ажиллагаа цаашдаа одоо доктор сууршилтаа нэгдүгээрт явах, хоёрдугаарт бид бүхний энэ үйл ажиллагааны дараагийн дугаарууд илүү амархан хурдан ороход бол тусад дэмжлэг бол үзүүлдэг. Таны хийх юм маш амархан лайк дараа, subscribe дараад комент бичгээд хангалттай. Тэгээд дараагийн чухал подкастаар уулзтлаа. Баяртай.